오늘도 저에게 귀한 기회의 시간을 허락하신 아버지 하나님 감사합니다. Энэ өдөр мөн шинэ өдрийг шинэ боломжийг өгсөний төлөө эзэн бурхан минь танд талархал өргөе. 앞으로 저희가 감당해야 할 많은 일에 대한 준비로 시간 주심을 믿습니다. Эзэн минь та биднэрт олон зүйлийг бэлдэх ёстой учраас ийхүү цаг хугацааг өгж байгаа гэдэгт итгэж байна. 앞으로 놀라운 일들이 나타날 장래를 위해서 준비시키심을 믿습니다. Ирээдүйн олон гайхамшгуудын төлөө ирээдүйн төлөө та биднийг бэлдэж байгаа төлөө гэж итгэж байна. 저희가 나름대로 충성을 하고 있는 것은 있지만 더 나은 사역을 위해서 가르침 주심을 믿습니다. Эзэн минь та бас хүн бүрийн үйлсийг хичээл зүтгэлийг мэднэ. Мөн үүн дээр нэмээд та биднэрт илүүгээр зааж өгч байгаа гэдэгт итгэж байна. 말씀으로 저희가 훈련받아 더 강력한 하나님의 역사가 나타날 줄 믿습니다. Эзэн минь мөн таны үгээр дамжуулаад биднэрт өгөгдөж байгаа ивэл тань биднэрт хүчийг өгч бас биднийг удирдна гэдэгт итгэж байна. 이 시간도 저희를 하나님의 진리 가운데로 인도하여 주시옵소서. Эзэн минь энэ өдөр мөн та өөрийнхөө үнэн рүү биднийг удирдах өгөх болтугай. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбингуулаа. 아멘. 우리가 그 다윗이 겪은 굉장히 그 힘든 끔찍하다는 표현. 다윗이 겪은 굉장히 그 슬픈 일을 우리가 이제 성경을 통해서 보고 있습니다. Хэдүүлээ одоо Давидын талаар үзэж байгаа тий. Давидын яг одоо үзэж байгаа энэ агуулга болохоор тэрээр маш хэцүү цаг үеийг туулж байгаа ийм агуулга байгаа тий. 이 부분을 우리가 배울 때는 우리 각자가 좀 마음이 불편하실 걸로 그렇게 생각이 됩니다. Магадгүй хэдүүлээ энэ агуулгыг үзэх үед хүн болгоны сэтгэлд тавгүй сэтгэл мэдрэмжүүд бас байж магадгүй. 그러나 하나님의 말씀은 불편함을 주기 위한 말씀이 아닙니다. Гэтэ бидний эзэн бурхан биднэрт өөрийнхөө үг өгөхдөө биднийг ингээ хэцүү болгоосай, тавгүй байгаасай гэж өгөө өгдөггүй. Амен. 우리에게 평안함을 주시고 우리가 원치 않는 일이 오지 않게 하기 위한 말씀입니다. Харин эсрэгээр нь биднэрт амар тайвныг өгдөг. Тэгээ бас биднэрт урдчлаад магадгүй асуудлуудын талаар хэлж өгч байгаа гэх юм бол урдчлаад сануулan ийм битгий байгаарай гэдэг үгнээс биднэрт одоо сануулгыг өгдөг гэсэн үг байна. 다윗이 겪은 일을 보면 범죄의 결과가 얼마나 혹독하다는 것을 얼마나 냉엄하다는 것을 우리가 알 수가 있는 거죠. Тэгээ Давидын амьдралаас Давидыг одоо туулж байгаа замуудаас харах юм бол бид нэр хүн нэг үйлдэлсэн гим таригдахад түүний үр жимсүүд нь ямар тэгээ хор хөнөөлтөг гардаг вэ гэдгийг хамтдаа ингээ харж байгаа тийм. 특별히 다윗과 하나님께 많은 것을 받은 왕이라는 그 높은 자리에서 많은 걸 받은 사람이 범죄할 경우에는 그 결과가 더 무섭다라는 것을 우리가 알 수 있는 거죠. Ялангуяа Давидын хувьд болохоор илүү онцгой тийм эзэн бурханаас илүү их ивэлийг авсан бас өндөрт өргөмжлөгдсөн ийм хүн байсан. Эзэнтэй илүү ойр. Тэгээд яг тийм хүн байх тусмаа эзний өмнө мууг үлдээд хөлн алтарч алдаа гаргах үед ямар ингээ хүчтэй ундаг, ямар хүчтэй тий асуудлууд ингээ ирдэг гэдгийг бид нэрээс сурч болохоор байгаа. 그래서 우리는 하나님께 많은 것을 받고 은혜를 많이 받으면 더욱더 조심해야 할 것을 은혜를 많이 받을수록 더 조심해야 할 것을 우리에게 알려주시는 겁니다. Бид нэр ч гэсэндээ эзнээс их зүйлийг авсан эзний маш нэгүүлсэл тань дээр байдаг тэгээ тань дээр эзний тэгээ олон тослогоо олон оо ерөөл байдаг гэхвэл та тэгэх тусам бид нэр бүгдээрээ болгоомжлох хэвээр тий алхмаа хянах хэвээр гэдгийг бид нэр эндээс сургамж авах хэрэгтэй байгаа. 시험에 빠지거나 범죄할 수 있는 그런 상황과 조건을 미리 피하는 것이 우리에게 필요한 지혜입니다. Хамгийн ухаалаг алхмууд нь юу гэхээр сорилтонд оруулах үйс таныг халтруулах үйс бүдрүүлэх үйс тиймэрхүү замууд хэрэг танд тиймэрхүү мэт замууд байвал урдчлаа тэндээс одоо эртгэн шиг холдох нь мэрэгэн ухаан байгаа. 일단 유혹이 들어오면 우리가 유혹되면
거기에 힘없게 우리는 끌려가는 우리 인간입니다. Яагаад тэгэхээр нэгэнд одоо сорилтонд орох юм бол хүн өөрийн мэдлгүй төрийг ингээд дагаа явдаг, өргөтүүлдэг. Энэ бол хүний чанар байгаа. 그러니까 유혹받을 환경에 우리가 있지 않는 그걸 피하는 것이 우리가 할 수 있는 가장 그 정확한 그걸 겪지 않는 방법이죠. Тийм учраас бид нар аль болохоор өөрийгөө сорилтонд оруулахгүй тэ өргөтүүлэхгүй байх тэр замуудыг сонгох нь одоо хүний ухаалаг алах нь болно. 어, 여러분들께서 굉장히 불편함을 느끼신다는 게 제가 영어로 느껴져서 이런 좀 도움될 만한 말을 한 겁니다. Тэгээд та нар магадгүй одоо дор бүрнээ маш тийм хэцүү мэдрэмж аваад гэсэн ийм бодолтой болоод ч юм уу те гэж байгаа юм шиг санагдаад би танарт ингээд энийг сануулж байгаамаа гэнэ. 오늘 이어서 19장 18절부터 보겠습니다. Өнөөдөр хэдүүлээ 2 дугаар Самуэль 19-ийн 18-аас эхлээд үзэх гэж байгаа. 어, 여기 이제 그 내용은 여덟 번째 번호가 이제 큰 8번이고요. За одоо нөө сэдвүүд үргэлжлээд явж байгааг харах юм бол энэ 8 дахь агуулгаар орж ин гэсэн 8 дугаар сэдв рүү. 시므이가 용서를 구함이라는 내용이고요. За 8 дугаар сэдв болохоор Шимей өршөөлөг гуйсан нь гэсэн сэдв байна. 구절은 18절에서 20절까지입니다. За тэгээ агуулга болохоор 18-аас 20 дугаар эшлэл дээр байгаа. 그래서 이제 18절부터 20절까지 읽어주십시오. За би 18-аас 20-ыг уншиж өгч байна. За ингээд тэгэд хааны гэрэхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлсийг хийхээр гармаар гаталсаар байлаа. Герагийн хөвгүүн Шимей Йордан голыг гаталж байхдаа хааны өмнө газарт хөсөр унав. Тэрээр хаанд эзэн минь намайг хилэнцтэй гэж бүү үзээч. Хаанта минь Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдэлсэн гэмийг зүрхэндээ бүү хадгалан санаарай. Боол би нүгэл үлдсэний мэдэх учир харагтун өнөөдөр би Йосефийн гэрээс хамгийн түрүүнд хаан эзнээ угтахаар ирэв гэв. Амен. 아멘. 다윗이 떠날 때 두 명의 악인이 다윗을 찾아왔습니다. За Давидыг одоо явж явах үед те цугтаагаад явж явах үед түн дээр хоёр хүн ирсэн байсан те. 다윗이 다시 돌아올 때도 역시 마찬가지로 두 명의 악인이 다시 찾아온 거죠. Тэгэхдээ Давидыг одоо харах юм бол Давид буцаад өөрийнхөө байр суурьлаг буцаж ирж байгаа энэ үед бас хоёр хүн дахин түүн рүү хайж ирж байгаа. 어, 이들이 여전히 이전의 악을 버리지 못했다는 것을 우리가 알 수 있는 건데요. За энэ хоёр урд нь бас яхаарахгүй буруу зүйл хийсэн гэдэг бид мэдэж болно тийм урд нь. 그들이 하는 말을 보면 그 악의 마음이 바뀌지 않았다라는 것을 알 수가 있는 거죠. За гэтээ тэдний одоо ингэ байгаа байдлыг харах юм бол ерөнхийдөө муу хүний тэ дотроо ингээ хорон муу бодолтой хүний сэтгэл нь ер нь өөрчлөгддөг гэдгийг бас харж болохоор байгаа. 여기 시므이의 한 말은 마치 뉘우친 것처럼 철저히 이렇게 회개하는 것처럼 그렇게 보이는 말들입니다. Яг одоо ингээ Шимей хэлсэн үг хэлж байгаа үг сонсох юм бол тэрээр одоо буруугаа ойлгоод гимсэж байгаа юм шиг тэгж ингээ сонсогдож байгаа. 회개라는 것은 자기의 잘못을 인정하고 뉘우치는 것이 회개이고요. Гимшил гэдэг бол өөрийнхөө хийсэн үйлдэл нь буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэ алдаагаа засах гэж хичээх юм зүйлийг хэлдэг. 거기에서 자기 죄를 철저히 버리는 결단, 자기 죄를 버리겠다는 그 결심이까지 있어야 이제 그것이 회개인 거죠. Тэгээ бүр тэрэн дээр юу авах вэ гэхээр би яг энэ үеэс ахуулаад энэ үйлдэж ирсэн энэ гмийг дахин үйлдэхгүй гэсэн юм шийдвэр хүртэл гаргаж ээж энэ бол гимшил гэдэг агуулга болдог. 근데 여기 시므의 말은 자기 죄를 인정하거나 자기 뉘우치는 말을 자기의 죄를 인정하거나 자기 죄를 버리겠다라는 말을 하지 않았어요. Харин Шимей болохоор өөрөө буруугаа мэдж байгаа мэдсэн тэгсээ тэрээр
Яг нэг гимшил бүрэн ингээ байх хэвээр тий. Би одоо энэс хойш дахин ингээ хийхгүй гэсэн юм шийдвэр байгаагүй шимээд. 어, 자기가 잘못한 것은 알지만 그것을 버리겠다는 말이 아닙니다. Өөрөө буруу хийсэн гэдэг мэдж байгаа. Гэхдээ мэдж байгаа нь би одоо дахиж юм гарахгүй ч гэдэг юм уу те энэ байдлаа энэ занга хаяна гэсэн ийм шийдвэр бол байхгүй харагдаж байна. 내가 잘못한 것을 생각하지 마시고 마음에 두지 마시라는 말을 했죠. Тэгээд шимээ яагаад энэс юу яагаад тэгсэн гэж бодож юм хэлээрэ. Шимээ тэгсэн те би буруу юм хийсэн гэж чингуудаа үргэлжлүүлээд үсгэлээр та миний буруу хийсэн юм битгий санаарай гэж ингэж хэлсэн хаанд. 자기가 남에게 고통 주는 일을 해놓고 시간이 지나서 그걸 잊어버리라고 말한다고 잊어지겠습니까? Хүн хэн нэгэн рүү хүн рүү те сэтгэлийн өвдөхүйц зүрх рүү ингээд орох үйц тийм үг хэлээд гомдоочингуудаа дараад нь за чи тэр үгийг мартаарай гэх юм бол хүн тэрнийхэн дагуу мартна гэж бодож мартаж болох болоо. 그것은 이미 있었던 일들은 기억 속에 잊혀지지가 않는 거죠. Тэгээ мэдээч хэрэг тэр чи аль хэдийн болоод өнгөрцөн зүйл болохоор хүний оюун бодолд дээр санагдах нь тодорхой тий. 어, 어떤 경우에는 이제 그 다른 사람을 보면 자기가 범죄했다고 이렇게 입으로 그 시인하는 그런 경우를 많이 봅니다. Мгм. Зарим хүмүүсийг харах юм бол би өстой буруу юм хийсэн, би гим үлдсэн гэдэг ингээ хэлж яадаг тохиол хэлдэг өөрсдийнхөө төлөө. 그러는 것이 말로만 끝난다면 말로만 자기 죄를 시인했다고 해서 그것이 다 고쳐진 게 아닌 거예요. Гэтэ хүмүүс нөө зөвхөн хэлээд ингээ орчин гэх юм бол тэр одоо өөрхөн зөвхөн би буруу юм хийсэн гэж хэлсэн үгнээс нь болоод буруу юм нь алга болно гэсэн үг биш. 그 죄를 다시 짓지 않겠다는 그 결단과 또 그 실행이 있지 않으면 그건 참된 회개가 아니죠. Тэр тийм учраас би дахиж тэрийг одоо гимиг үйлдэхгүй гэсэн шийдвэр тэ энэ байж ах хэвээр байгаа байж ич гимшил болно гэсэн тэ. 애굽의 바로 왕이 모세의 말대로 재앙이 내렸을 때 한 말이 있습니다. За тий юу хэдүүлээ нөө Египтийн фарао хааныг бодох юм бол тэнцээ 10 гамшиг буулгаж авах үед бас хэлсэн үгнүүд байдаг тий. 그때 내가 범죄했습니다. 자기가 범죄했다라고 그렇게 말을 했죠. Тэгээ фарао юу гэж хэлэхдээ би гим үлджээ. Би нүгэл үлджээ гэж ингэ хэлдэг. 근데 재앙이 끝나고 나면 다시 하던 대로 한 걸 보면 그거는 말뿐이었다는 걸 알 수 있죠. Гэтэ яг нөгөө нэг гамшиг буух болохоор фараон би нүгэл үлджээ гэж тэгдэг. Гэтэ нөгөө гамшиг нь буцаад одоо бууга дуусаа 50 болчингууд буцаа сэтгэл нь хатуураад ирсэн тий. Хатуураад идэв. 또 사울 왕도 마찬가지로 사무엘 앞에서 자기가 범죄했다고 말을 했어요. Саул хаан гэсэн ялгаа авахгүй. Самуэлийн өмнө очоод би буруу үлджээ гэдэг хүлээн зөвшөөрдөг өөрийгөө. 그러나 그 잘못된 그 일을 다시 똑같이 반복했습니다. Гэхдээ Саул хаан тэгж буруу хуйгаа хүлээн зөвшөөрсөн боловч дараад нь дахиад үйлдсэн хийсэн буруу үйлдэлээ дахин ингэ давтан хийсэн тохиолдол байгаа. 여기 이 시므이가 만약에 철저한 회개를 했다면 그 잘못된 일을 다시 하지 않겠죠. Хэрвээ шимээ ч гэсэн ялгаа авахгүй одоо хүрээд нөө өөрөө буруу хүлээн зөвшөөрч байгаа тий. Хэрвээ тэр бас шийдвэр гаргасан бол дахиж одоо хийхгүй байх боломжтой шүү дээ тий. 네, 시간이 많이 지난 다음에 다윗이 죽고 나서 시므이가 뭔가의 그 죄를 짓게 됩니다. Тэгээ харах юм бол цаашдаа харах юм бол нэлээд цаг хугацаа өнгөрсний дараа Давид хааныг өвсний дараа тэгээ өөд болсны дараа Шимей хором үлдэж аллаа дахиад гардаг. 그래서 열왕기상에 시므이가 죽게 된 그 원인이 그가 회개하지 않은 죄 때문에 죽은 거라는 걸 우리가 알 수가 있습니다. 보면.
Мгм. За тэгээ нэгдүгээр хаад номон дээр харах юм бол Шимей өөрийнхөө одоо гимээс болоод өгсөн талаарх агуулгыг тэндээс харж болно. Нэгдүгээр хаад номноос. 그래서 인간의 잘못된 그 죄악의 습관이 반복된다라는 것을 하나님은 많은 성경에서 경고하고 계십니다. Тэгээ Библиэс харах юм бол Бурхан биднэрт те хүн төрлөختөн одоо буруу зүйлтэй байгаа тэрнийгээ зуршил болгоод автан тавтан хийгээд байхад ямар болдог вэ гэдэг юм жишээнүүдийг Библийн төрөл бүрийн янз төрөл бүрийн он цагуудаас ингээ биднэрт харуулсаар л байгаа. 베드로후서 2장 22절에 보면은요. 베드로후서 2장 22절. За хоёрдугаар Петр 2-ын 22-ыг харах юм бол 거기에 개가 토했던 것을 다시 먹고 돼지가 씻었다가 더러운데 다시 눕는다는 말을 그런 말씀이 있죠. м, ингэсэн тэдний хувьд мухай бөөлжсөд олоодог угаасан гахаа өөрийгөө угаачаа дахиж шаварт хөлбөрдөг гэсэн юм үг байгаа. 그것은 인간의 그 죄악의 습관이 고쳐지지 않은 채로 그 죄인 줄 알면서도 그 죄를 반복하는 것을 말씀하는 겁니다. Энэ болохоор хүн өөрийнхөө тэг буруу зүйлийг өглөөн зөвшөөрөд угаагс юм шиг болооч дахиад тэргээ давтж байгаа. Ийм байдлыг энэ чи хэлсэн гэж үзэж байгаа. 그래서 예수님은 우리에게 그 범죄의 결과로 고통을 생긴 자에게 참된 회개를 말씀하십니다. За тэгэхээр тэр утгаар Иесус Есүс юу гэсэн гэхээр буруу хүн үйлдэлсэн бол жинхэнэ гэмшил гэж юу хэлдэг вэ? Хэрхэн гэмших вэ талаар ингэ хэлж өгсөн байдаг. 죄인을 용서하신 다음에 또 병자를 고치신 다음에 다시는 그 죄를 짓지 말라 그렇게 말씀을 하신 그런 구절들이 있죠. Тэгээ эзэн эсийг харах юм бол хүмүүс төр хардаг. Тэгээ хүмүүс төр уулзах үед хүн өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрөх үед эзэн тэрийг уучлж өгснөхийн дараа дахиж нүгэл бүү үлдээрээ гэдэг үгийг эзэн станда хэлсэн байдаг хүмүүст. 그러니까 시므이처럼 당장 벌만 안 받으면 된다고 생각하는 것이 인간의 아주 무서운 착각입니다. Тэгээ харин хүмүүс гэхдээ эсрэгээр нь юу гэж боддог вэ? Яг энэ шимээ шиг боддог. Шимээ шиг бодно гэж юу гэлж байгаа гэхээр би энэ удаадаа л одоо шийтгэхгүй өнгөрчүүл болох гээд байна гэсэн ийм бодол. 다윗이 밤마다 눈물로 침상을 약간 적시는 그런 회개를 한 것은 이전에 자기 끊을 수 없는 죄를 끊어버리기 위한 노력이었던 거죠. Тэгээ Давидын хувьд харах юм бол Давидгийн гимшил нь одоо шүн болгон ороо ингээд норгодог тий. Шүн болгон маш их гимшилтэй гаслантайгаар ингэж гимшиж исэн. Тэгээ тэр болохоор дахиад ийм битгий гараасаа гэдэг үгнээс хийсэн гимшил гэж харж болохоор байгаа. 이런 철저한 회개와 말씀 순종이 자기 안의 죄와 싸우는 영적 전쟁의 모습입니다. Тэгээ энэ Давидын одоо энэ гимшлийн байдал нэг харахтаа хүн үнэхээр сүнсний тэмцэл хийж одоо дахин энэ гимтээ эвлэрэхгүй юмсан гэсэн сүнсний тэмцэл гэж ингээ харагддаг. 어, 이어지는 구절 아홉 번째 내용입니다. Мгм. За хэдлээ цаашаа нэг үргэлжлүүлээд явъя. Сая 8 дугаар сэдв байсан те. Одоо 9 дахь сэдв рүү орох гэж байна. 아홉 번째 아비새의 아비새의 그 요청을 물리치고 시므이를 살림. Мгм. За 9 дахь агуул 9 дахь сэдв болохоор Абишейн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож Шимеийг өршөөснө гэсэн юм. 21절부터 23절까지고요. За агуулгамж нь болохоор агуулга нь 21-ээс 23 дээр байгаа. 21절부터 23절까지 읽어 주십시오. За би 21-ээс 23-ыг уншиж байна. Зируягийн хөвгүн Абишай хариулан эзний тосолсон үнийг хараасан тул Шимей өөхөх ёсгүй гэж юу гэв. Гэвч Давид Зируягийн хөвгүүд минь та бидэнд ямар хамаатай вэ? Юунд энэ өдөр надад садаа болно вэ? Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдээгүй байна. Тэгээд ч энэ өдөр Израильд хүн өөхөх ёстой гэж шүү гэж хэлв. Тэгээд хаан Шимейд чи өөхөхгүй гэж айлдаж түүнд тангарглав.
아멘. 아멘. 이 아비새는 왕을 호위하는 사람으로 어, 그 왕을 모욕한 죄를 반드시 처벌해야 된다고 이렇게 요구를 했습니다. За Абишагийн хувьд болохоор ч одоо хааны нөгөө нэг аль бүтийн хувьд те а, эзэн хааныг хараасан учраас эр хүн өөхөх ёстой гэж ингэ сануулсан. 그러나 다윗은 항상 누구라도 자기에게 잘못한 일에 대해서는 관용을 베풀었습니다. 관대했습니다. Мгм. Тэгэхдээ Давидын хувьд болохоор өөр Давид руу хандаж өөрт нь сайн бус зүйлийг хийсэн хэн нэгч байсан одоо дандаа өнгөрөөж ирсэн. Хариу авах гээд юм уу алах гэж ингэж байгаагүй. 원수를 갚는 일을 하지 않았어요. Өөрөөр хэлэх юм бол өстөндөө өсийг нь хариулах ийм үйлдэлийг Давид ерөөсөө хийж байгаагүй. 율법의 그 전체 내용을 요약한 것과 같은 중요한 구절이 레이기에 있습니다. За тэгэл Левит номыг харах юм бол нэг чухал ишлэл байдаг. Тэр ишлэлийг харах юм бол хуулийн тий бүх агуулгамжийг багтаасан юм шиг тийм маш чухал ишлэл байгаа. 레이기 19장 13절 말씀 누가 한번 읽어주십시오. За манайхнаас хэн нэгэн Левит номны 19-ийн 13-ыг уншчих уу? За уншгаа. Леви намын 19:13 мөн. Аха. Хөршөө бүү мүлж бүү дээрэмд хөлсний хүнийх цалин хөлс өглөө болтол бүхэл өдржингөө чамд үлдэх ёсгүй. 아멘. 아멘. 손님 레위기 19장 13절 맞죠? 아닌데요. 19장 18절이에요. 아, 18 байна гинэ. Тэгнэ. 19 18 байна гинэ. За. 19. Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүх хонзгон аливаа зөвцлийг бүх хадгал харин хөршөө өөрийн адил хайрл би эзэн. 아멘. 원수를 갚지 않는 것이 음흠. 그 사랑의 실천에 아주 굉장히 요점이라고 할 수 있습니다. 음흠. За эндээс харах юм бол өстэй хүнд те таны эсрэг байсан хүнд буцаад өсөрөхгүй байх нь хайр гэдэг үгний бодит одоо нөгөө байдал гэдгийг харж болно гэдэг. 하나님의 마음을 받지 않는 자는 절대 할 수 없는 일이기 때문에 하나님의 사랑의 마음을 받으라는 그런 말씀이죠. За тэгээ бид нэр хүн өөрийнхөө олж чадахгүй гэхдээ Бурхны хайрын сэтгэлийг аваад Бурхны хайраар хүмүүсийг ингэж хүлээж авах хэрэгтэй гэдгийг энэ дэр агуулж өгч байгаа. 예수님의 살아가셨던 모습은 모두 원수를 사랑하는 그런 모습들이었습니다. Эзэн Иесусийн одоо үйлдэлүүдийг харах юм бол эзэн Иесус үргэлж юг дайснаа хайрл гэсэн тэр үгийг биелүүлж ингээм амьдарч ирсэн биеэрээ. 그럼 원수가 계속 나쁜 일만 하지 않겠습니까? 그걸 누군가 바로잡아 줘야 되지 않겠습니까? 그런 생각을 할 겁니다. Гэтэ хүмүүст ямар бодол төрдөг гэхээр тэгвэл ингээ хайрлал байх юм бол наа хүмүүс чинь улам муу зүйлийг хийгээд байх юм биш үү? Ер нь ингээ улам давраад байх юм биш үү тийм бодол орж ирдэ. 원수가 악한 일을 하는 그것을 막으시고 그걸 고치는 일은 하나님이 하시는 일이죠. Гэхдээ тэр хүн яасан ч байсан гэсэн тэр хүнийг зогсоох, хориглох, тэгээд тэр хүний үйлдэлийг болиулах хүн нь би биш харин бурхан. 그래서 원수 갚는 것이 내게 있으니 내가 갚으리라 그렇게 말씀하셨습니다. Тэгээ бурхан бас тэгж хэлсэн те өсtöнд өсийг нь хариулах хүн бол би юм аа. Тийм учраас надад даатгаа гэж хэлсэн байдаг. 지금 말한 그 구절은 로마서 12장 19절입니다. За одоо сая надад даатаг гэдэг энэ агуулмж болохоор Ром 12-ын 12-장 19절. 9절. 예. Ром 12-ын 19 дээр юм байж байгаа. 그래서 다윗도 역시 시므의 잘못된 그
생각과 그 행동을 하나님께 맡기고 자기는 원수를 갚지 않은 거죠. Тэгээд тэр утгаараа Давид гэсэн ялгаа авахгүй те Шимеийн үйлдэлийг бурхан даатгсан гэсэн. Тэгээд түүнийг өнгөрөөсөн. 다윗이 원수를 갚지 않았지만 회개하지 않은 시므이를 나중에 하나님이 친히 징벌하시게 됩니다. Тэгээд мэдээч хэрэг Давид ингээ өнгөрөөсөн. Гэтэ юм Шимеийн хувьд ч гэсэндээ гимшээгүй те. Тэгээд ингээл заашгүй гэдээ өнгөрчихөж байгаа. Гэхдээ дараагийн харах юм бол бурхан энэ Шимеийг шийтгсэн байдаг. 이제 그다음 이어지는 구절을 보시겠습니다. За цаашаа нийтлээ үргэлжлүүлээд үзье. 혹시 뭐 추가로 들어온 분 안 계시죠? Шүүр 들어오신 분이. 안 계신 것 네네. 같아요. 예, 안 계시- 확인할. 예. 그다음에 10번째 그 제목이고요. За 이제 10 дахь сэдвээр орлоо. 어, 무비보셋의 진심이 드러남. За 10 дахь сэдвийн гарч нь болохоор Мефибошетийн жинхэнэ сэтгэл илэрсэн нь. 24절부터 30절까지고요. За 24-өөс 30 дугаар ишлэл байгаа. 여기서부터의 내용은 다윗을 맞이한 이번엔 선한 사람에 대한 말씀드립니다. За одоо эндээс харах юм бол Давид руу ирж байгаа зөвхт хүмүүсийн талаар хагуулгууд ингээ үзэж байгаа хэвлээ. 무비보셋은 왕이 그 피해서 도망갈 때 따라오지 못했던 사람입니다. За Мефибошет гэдэг энэ хүн болохоор хаан анх зугтах үед хааныг дагаж явж чадаагүй хүмүүсийн нэг байгаа. 그래서 그 악한 마음을 갖고 있던 그 시바가 무비보셋을 나쁘게 말을 했죠. Гэтэ энэ Мефибошетийн талаар дараад нь Давид хаан дээр нөгөө үүний зарт энэ Мефибошетийн зарц Зиба очоод хаанд үүний талаар буруу ярьдаг тий. Бодлоо ярьдаг. 그래서 시바가 왕을 맞이하러 나온 것도 자기 잘못을 감추기 위해서 나온 것입니다. Тэгээд Зибагаас хаан руу төрүүлж ирсэн шалтгаан юу гэхээр өөрөө буруу гэж хийснийг мэдсэн учраас урдчилж ирж ингээд тий өөрийнхөө бурууг одоо залруулах гэсэн санаагаар ирж ирсэн. 그런데 당사자인 본인이 왔기 때문에 그 거짓을 감출 수가 없게 된 거죠. Гэтэ энэ нөгөө Зибач нь одоо энэ Мефибошетээс өмнө ирж ингээд угтаж ирж байгаа шүү дээ хүүхдүүдэд дагуулад одоо харин жинхэнэ Мефибошет ирэх үед Зибагийн үйлдэлүүд нь буруу байсан гэдэг ингээд илэрхийлдэг. 법정에서 원고가 있고 피고가 있지 않습니까? 원고, 피고. 원고는 그러니까 고발한 사람이고 피고는 고발당한 사람이고 고발한 사람과 고발당한 사람이 있습니다. 재판하는 그 네네네. 법정에서. 예. 네네. нөгөө нэг эдлэн хуулийн танхимдалч гэсэн байдаг тийм ээ. Одоо гэмт хүн хэлмэгдэгсэд гээд хэлмэгдэгч гээд хоёр хүн байдаг шүү дээ тий. 그래서 아무리 어떤 말로 고발을 했다 할지라도 고발당한 사람, 피고가 왔을 때 사실이 드러난다는 말씀이 성경에 있습니다. Тэгээ Библиэлд ч гэсэн тийм үг байж байгаа. Хүн гүтгэж болно гэтээ гүтгсэн ч бай гэсэн гүтгүүллээ гэд муу болчихгүй дараад нь хэлмэгдэгч хүнийг заавал ингээд цагаатах болно гэсэн агуулга бас байгаа. 그래서 무비보셋이 하는 말은 시바가 얼마나 악한 그 말을 했고 무비보셋이 얼마나 진실된 그 선한 마음을 갖고 있었는지를 이제 알게 하는 말들이죠. За тэр Мефибошетийн агуулгыг харах юм бол Мефибошетийн ярианаас Зиба хэр муу байсан гин тэ Мефибошетийн юу үнэн байсан гэдэг ингээ илэрхий олж байгаа. 10번째 24절부터 30절까지라고 제가 말했죠. 네. 네, 24절 30절 말했고 그 작은 제목 첫 번째 1번 안타까운 마음으로 있었다. 이게 이제 무비보셋이 자기의 마음을 말하는 건데요. 안타까운 마음으로 있었음 이러고 24절입니다. 네. 자, одоо идлээ 10 дугаар сэдвээр орсон байгаа шүү дээ. 10 дотроо 10-ын 1 гэж явж байгаа байхгүй юу? 10-ын 1-т хагууламж болохоор 24 дугаар ишлэлийг хэлж байгаа. За энэ дээр 10-ын 1 нь болохоор Мефибошет дотроо харамсаж байсан нь гэсэн утга байна. 다윗이 궁을 떠난 이후로 그 무비보셋이 편안하게 있지 않았다라는 것을 여기 성경이 말씀하고 계셔요.
За Библи Мефибошетын талаар юу гэж хэлсэн гэхээр Давид ордноос явсан өдрөөс хойш Мефибошет амар тайван байж байгаагүй маа гэдгийг харуул энэ дээр бас тэмдэглэж өгсөн байгаа Библиэлд. 그래서 24절만 한번 읽어주십시오. За энэ ишлэл агуулга болохоор 24 дээр байгаа. Би 24 уншия. Саулын ач хүү Мефибошет хааныг угтахаар ирэв. Тэрээр хааныг гарч явсан өдрөөс эхлэн амар мэнд буцаж ирсэн өдөр хүртэл хөлөө арчлаагүй, сахлаа хусаагүй, хувцас угаагаагүй ажээ. 아멘. Амен. 이 구절은 무비보셋의 말이 아니고 Мгм. 하나님께서 있는 사실을 여기 기록하신 거죠. За энэ 24 дэх агуулгыг ишлэлийг харах юм бол Мефибошет өөрөө хэлсэн үг биш байгаа. Харин Библи түүний талаар ингэж хэлсэн тий. Мефибошетийн нөхцөл байдал ийм байсан юм аа гэж хэлж байна. 안타까운 마음을 가지고 자기의 몸을 돌보는 일을 하지 않았다라는 거죠. Тэгээ Мефибошет дотроо тий ингээ харуулсан ийм байдалтай байсан учраас өөрийгөө арчлаагүй байсан юм аа гэдэг хэлж байна. 왜 안타까웠냐 하면 자기가 존경하는 사람이 어려운 일을 겪었기 때문에 그것이 마음에 슬픔으로 있었던 겁니다. Тэрээр яагаад ийм байдалд орсон гэхээр түүний хүндэлдэг байсан те хаан эзэн нь хэцүү зүйл тохиолдсон учраас тэр одоо үүнээс болоод өөрийгөө ч гэсэн гаргуунд найдсан байсан гэсэн утга байгаа. 누군가 어려운 일을 당하면 그 사람을 존경하는지 아니면 그 사람을 무시하거나 미워하는지의 여부가 그 반응으로 나옵니다. За хин нэгэн хүн одоо магадгүй тэгээ хин нэгэн хүн хэцүү байдалд ороод ирэх үед эргэн тойрных нь хүмүүс түүнийг хажууд байгаа хүн ч юм уу түүнийг хүндэлж ийсэн үү хүндлэхгүй байна уу гэдг нь зөвхөн үйлдэлээр нь харагддаг. Хандлагаар нь харагддаг. 안타까워하고 슬퍼하고 마음 아파하면 그게 하는 모습이 그런 모습이고요. За харин нэг яхаа аргагүй хэцүү байдалд орсон үед нь тэ хажуудлаас нь харамсаж тэ гуйнаглаж ингэж байгаа хүн бол тэ түүнийг төлөө санаа зовж байгаа гэсэн утга шүү дээ тийм. 웃거나 기분 좋아하면은 그 사람을 싫어했거나 미워했다라는 사실이 분명한 거죠. Эсрэгээр нь тэ инээж хөөрөөд тэ баярлаад ингэж байгаа байдал тэр хүнд ажиглах юм бол тэр хүн одоо аль хэдийн угаасаа дотроо тэр хүнийг тэг хүндлэгчгүй харин ч бүр тэг муу бодож исэн ийм хүний төрөх гэсэн үг шүү дээ тий. 그러니까 다윗을 존경하지 않았다는 그런 시바의 말은 거짓 듣는 것이 드러난 겁니다. За тэр утгаараа одоо харах юм бол ийм Зибагийн үг те Мефибошетын талаар хэлсэн Зибагийн үг Давидэд хэлсэн үг нь худлаа гэдэг эндээс харж байна. 다니엘이 사자굴에 들어갔을 때 그 왕이 베르시아 왕이 어떤 그 일을 했습니까? Даниэл намыг хэллээ харах юм бол Даниэл үнэлийг арслангийн нөхрөө шиддэг те. Тэгэхэд тухайн улсын хаан нь ямар байдал гаргаж ирсэн бэлээ? 그 보기 싫은 녀석이 죽게 됐으니까 잘 됐다고 좋아했습니까? Тэр хаан ашгүйтэй нүд хорсоод байсан. Энэ хүн ингэж арслангийн нөхрөө шидэгдчихлээ гэж баярлсан уу? 늦은 밤이 맞도록 금식하고 또 늘 듣던 악기 연주를 그치고 그리고 잠도 제대로 자지 못했던 거죠. Хаан харин эсрэгээр өдөр болгон байнга сонсдог байсан. Хөгжмөө сонсоогүй. Тэгээ бас хоол идээгүй. Тэгээ ороо болтол ясаглаараа санаа зовёртой байсан гэж байгаа. 그리고 날이 밝자마자 슬픈 마음을 가지고 다니엘이는 사저굴에 달려간 겁니다. Тэгээ тэр хаан бүр өглөө нар одоо тэгээ оронгууд тэгээ ороогүй юу? Давидын Даниэлийг шидсэн тэр арслангийн нөхрөө гүйжсэн баг. 이것은 다니엘이 자기의 신하이긴 하지만 진심으로 존경하고 귀하게 여기는 마음을 갖고 있었던 것을 알 수 있는 거죠. Тэгээ эндээс бид нар юу харах вэ гэхээр мэдээч хэрэг Даниэл болохоор тухайн хааны албатан байсан л да. Гэхдээ нөгөө талаараа тэр хаан Даниэлийг маш хүндэлдэг, тэг хайрладаг ийм одоо тэр Даниэлийн төлөө сэтгэлтэй байсан гэдгийг харж байна. 의를 사모하는 자는 의를 행하는 자를 진심으로 존경합니다. Тэгээд зөвхтийг хайрладаг, зөвхтийг хайдаг хүн зөвхт хүний төлөө сэтгэл нь ингээд ундарч идэг.
우리가 참된 믿음을 보여주면 선을 추구하는 자가 그토록 그렇게 진심으로 존경하고 귀히 여기는 마음을 갖게 되는 거죠. Бид нар ч гэсэндээ бидний итгэлтэй зөв суурьтай тэгээ зөв тэмцэлтэй ийм байх үед яадаг гэхээр зөвхтийг хайрладаг хүмүүс биднэр л өөрөө ирэхгүй ингээд татагддаг тий мэддэг. 네. 그리고 작은 2번 두 번째 다윗을 따르기를 원했음. За хоёр дахь нь одоо хэдүүлээ одоо 12 руу орох гэж байгаа гэсэн үг байхгүй. 12 дээр болохоор Давидыг Мефибошет Давидыг дагаж явахыг хүссэн гэсэн агуулмж байна. 지금 말하는 것들은 무비보셋의 진심, 제목이 그러니까 무비보셋의 진심이 어떻다는 걸 설명하는 내용들입니다. Одоо хэдүүлээ нөгөө том 10 дугаар сэдв болохоор чинь Мефибошетийн чин сэтгэл гэсэн шүү дээ тийм ээ. Мефибошетийн талаар гарч байгаа. Тэгэхээр энэ дотроо 11, 12-ыг үзэж байгаа нь болохоор Мефибошет ямар чин сэтгэлтэй байсан талаар ингээд нэг нэгээр үзэж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо 그래서 12 болохоор Давидыг дагахыг хүснэ гэсэн агуулмж. 그래서 두 번째 구절은 25절부터 28절까지입니다. За энэ хоёрын 12 агуулга нь болохоор 25-аас 28 дээр байгаа. 25절부터 28절까지 좀 읽어주십시오. Тий. За би 25-аас 28 уншиж чинь. Хааныг угтахаар түүнийг Иерусалимаас ирсэн үед хаан түүнээс Мефибошет чи юунд надтай хамт явсангүй вэ гэж асуув. Тэр хаан эзэн минь боол би хүлгүй учир би илжиг эмээллэн унаж хаантай хамт явъя гэж хэлсэн боловч зарц минь намайг бэхлэв. Тэр боол эзэн хаанд минь намайг бас гүжирдэв. Гэвч эзэн хаан минь Бурхны тэнгэр элч мэт тул тааллараа л бол эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш үхэл тарах хүмүүс байсан боловч боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн тоонд оруулсан. Тиймээс би хаанд дахин гомдлох ямар эрхтэй билээ гэв. Амен. 아멘. 그 시바의 말이 사실이라면 무비보셋이 이렇게 찾아오지 않았겠죠. 숨었겠죠. Хэрвээ урд нь нөгөө нэг Зимба хурч ирээд гэсэн те Мефибошет танаас урвсан гэд хэлсэн. Тэрвээ тэр Зимбагийн үг үнэн байсан бол Мефибошет өнөөдөр хааны өмнө хурч ирэхгүй байх байсан. Эсвэргээрээ тэр зүхтаагаад нуугдах байсан баг те. 자기가 들은 말이 사실이 아니라는 것을 이렇게 직감했습니다. 다윗이. Харин Мефибошет энэ цагт хурч ирээд хаанд юу гэсэн хэлээрээ Зибагийн танд хэлсэн үгнүүд үнэн биш байсан шүү гэдэг хэлж өгсөн. 그래서 그 오지 않은 이유를 물어보니까 그 사실이 드러난 겁니다. Тэгээд Давид хаан Мефибошетоос чи яагаад ирээгүй вэ гэж асуух үед Мефибошет үннээ хэлсэн те. 자기는 그 두 다리가 다 그 저는 그런 장애를 갖고 있기 때문에 걷기가 굉장히 어려운 건 사실입니다. За тэгээд нэгдүгürt нь болохоор тэрээр хоёр хөлгүй шүү дээ тийм ээ. Хоёр хөлгүй болохоор ганцаараа явж чадахгүй. 그래서 나귀를 타지 않으면 그냥 걸음으로는 다른 사람의 걸음을 따라갈 수 없는 거예요. Тэр хөл нь одоо хөл нь асуудалтай учраас илжиг л унахгүй бол тэр чинь өөр чирийн хүмүүстэй хамт ингээ алхаж чадахгүй шүү дээ тийм. 근데 그 시바가 자기를 나귀를 타지 못하게 하고 자기 나귀를 가져가고 자기로 하여금 왕에게 가지 못하게 했다라는 거예요. Тэгээ харин Мефибошет илжиг уняа гэж хэлэх үед Мефибошетийн зарц нь түүнд нэгдүгээр илжиг өгөөгүй гэсэн тий. Хоёрдугаар илжгийг нь аваад төрүүлчихэд хаан руу очиод хаанд худлаа ярьсан гэдэг хэлж өгсөн. 그러나 자기의 옳음만을 주장하는 것이 아니라 왕께서 판단하시옵소서 하고 왕에게 판단을 맡겼습니다. Тэгээ бас одоо энэ дэр харах юм бол Мефибошет миний зүв байсан тэрний буруу гэж хэлээгүй харин та өөрөө шийдэрээ гэд хаанд бүх одоо шийдвэрийг нь яаж ч гэсэн хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. 그럼 시바가 지금 무비보셋의 말을 다시 반박할 수 없다면 이건 사실로 이제 확정되는 겁니다. Гэхдээ одоо Мефибошет ингэж хэлж явах үед Зиба магадгүй те өмнөр нь орж ирээд үгүй та ингээгүй гэд ч юм уу таслаад юм уу сөргөлдсөн бол магадгүй Зибагийн зөв байсан байж магадгүй ч гэсэндэ тэгээгүй те Зиба тэгэх боломж байгаагүй. 모든
숨겨진 일들과 거짓된 일들은 하나님이 그걸 다 드러내십니다. Тэгээд бүхий л альва зүйлүүд дээр нуугдсан зүйл юм уу эсвэл одоо тэгээд далдлагдсан зүйлсүүдийг бурхан бүгдийг дандаа илчилж өгдөг. 혹시 드러나지 않는 일이 있다 할지라도 저의 심판대 앞에서는 그것이 다 드러나는 거죠. Магадгүй тэр нь одоо яагаагүй байж болно те. Магадгүй одоо тэрийг нөгөө нэг илчлэгдэхгүй, мэддэхгүй байж болох ч гэсэндээ эзний өдөр бол бүгд илчлэгдэх болно гэсэн. 그러나 그래서 하나님을 하나님을 속이겠다라고 생각하는 그런 생각은 바로 사단에게 속은 사람의 생각입니다. Тийм болохоор бурхныг мэхэлчихье гэдэг чимдээ хэн ч мэдэхгүй гэж хэрэг бодож байгаа тийм бодолд танд төрж байна гэх юм бол энэ та өөрөө мэхлэгдсэн байна. Муу нэгэнд мэхлэгдсэн байна гэсэн үг. 사단에게 속은 사람만이 다른 사람을 속이는 말을 그런 생각을 하는 겁니다. Тэгээ сатаанд мэхлэгдсэн хүн л бусдыг мэхлэх гэж ингэж зүтгэдэг. 의인의 말과 행동은 거짓된 자의 거짓을 드러내는 일을 하는 거예요. Харин зөвхт нэгний үйлдэл нь яадаг гэхээр буруу хүний буюу зөв бос хүний үйлдэлүүдийг ил болгоход оршиж идэг. 비록 이단이 잘못된 것을 가르친다 할지라도 하나님의 말씀을 올바로 전하는 사역자가 그것을 다 드러내게 됩니다. Ялангуяа одоо бид нарыг харахад одоо буруу урсгал ч юм уу те янз бүрийн зүйлсүүд ингээ харагддаг, аль нь зүйл мэддэхгүй ингэж харагддаг. Гэхдээ бурхан цагинд болоод ирэхлээр тэр бүх зүйлийг ялгаж өгөх болно. 그래서 요한계시록의 2장 2절에도 거짓된 것을 용납지 않은 것과 또 거짓된 것을 악한 것을 용납지 않은 것과 거짓된 것을 드러낸 것을 칭찬해 주시는 말씀이 있어요. Тэрэн дээр харах юм бол илчлэлт номын 2-ын 2 дэх гэсэн байж байгаа. Энэ дээр юу байгаа гэхээр юг хуурамч зүйлсүүдийг те болон бүх зүйлүүдийг бурхан илчилж өгнө гэж байгаа. Би чиний ажил үйлс ба зүдэл сэтгэл төвчээрч нь болон муу мухай хүмүүсийг төвчдөггүй мэднэ гэсэн. 디모데전서 5장 22절부터 24절부터 25절이요. Хоёрдугаар Тимот 5-ын 24절부터 5장 24절부터 25절이요. Бас 1-р Тимот 5-ын 24-өөс 25 дээр бас агуулга байгаа. 거기에 이 인간의 죄는 다 밝게 드러나서 심판으로 나간다고 돼 있고요. За энэ дээр харах юм бол нүгэлтнүүдийн шилд одоо бүх хүмүүсийн нүгэл нь ил болно гэж хэлсэн. Ил болоод зогсохгүй бүгд шид хэл рүү гарч ирнэ гэдэг хэлж өгсөн. 또 선행도 선한 행실도 밝게 드러나서 숨겨지지 않는다고 이렇게 기록돼 있어요. Эндгээр бас мөн нүгэлээрээ зөв дандаа ингээ буруунууд нь илчигднэ гэсэн утга бас биш. Зөв төлсүүд те хэн нэгэнд ч мэддэггүй зөв төлсүүд ч гэсэндээ бас илчлэгдэх болно гэж хэлсэн. 부끄러운 죄악을 드러내게 하기보다는 우리의 선행이 감춰 있다 드러나는 게 더 아름다운 거 아니겠습니까? Бид нэр те одоо ямар нэгэн байдлаараа ичмээр тийм хэцүү зүйлсүүд хэцүү зүйлсүүд маань ил гарахаас илүү гарсан дээрөө эсвэл бидний те хинч мэдээг байхад үйлцэн сайн хүмүүсүүд маань ил гараж ингээ олон тунхаглагдсан дээрөө те. 네, 그 무비보셋의 진심 세 번째 말씀하겠습니다. 작은 3번. 13-ыг харъя дүүлээ. 재물에 욕심이 없었음. За 13 дээр болохоор эд баялагт санаархаагүй гэсэн утга. 29절과 30절이고요. За 29-30 дээр байж байгаа. 29절과 30절 두 절 한번 읽어 주십시오. За би 29-30-ыг уншия. Хаан түнд чи юунд өөрийнхөө хэрэглийг ярина вэ? Чамд болон Зибад тэр газрыг гувааж өгнө гэж би шийдсэн гэж хэлв. Мефибошет хаанд хаантан амар мэнд гэртээ буцаж ирснээс хойш тэр бүгдийг нь авг гэлээ. Амен. 무비보셋의 말을 듣고 나니까 이제 그것 들은 얘기가 사실이 아니었다는 게 이제 다 드러난 거죠.
Яа тэр Мефибошетийн үгийг ингээд сонсонгууд Зибагийн хэлжсэн үгнүүд хуудлаа үнэн биш байна гэдэг ингээ ойлгогдож байгаа тий ойлгогдож байна. 그래서 무비보셋의 모든 그 소유 밭을 다 시바에게 그 주었다라는 그 준 일을 다시 이제 그걸 취소해야 됩니다. Аа. Тийм болохоор урд нь хэлсэн Зибагийн үг болон Зибад хэлсэн үгнүүдийг бүгд нь кэнселдэх хэрэгтэй болж байгаа тий. 그러나 시바에게 밭을 준다라는 말을 그걸 전혀 없는 걸로 할 수는 없는 거예요. Аа. Тэгэхээр одоо Зибад хэлсэн үгнүүдийг тий бүгдийг нь гэтээ Зибад юу гэсэн тэгэхээр бүгдийг өгнө гэж хэлсэн байсан тий. 그래서 시바와 밭을 나누라고 말을 했는데요. Тэгэхээр хаан юу гэсэн гэхээр эн чинь болохоор Зибад гэхдээ бүгдийн өгнөж хэлээгүй байсан болохоор энд агуулга дээр болохоор би талыг ингээд Зибад өгнө гэж хэлсэн. 그래서 시바에게 어느 정도 밭을 줄지를 그 무비보셋이 결정해서 이렇게 주도록 하라고 그렇게 말을 다시 한 거죠. Өөрөөр хэлэх юм бол талын гэж хэлсэн нь болохоор Зибад одоо би тодорхой хэмжээгээр Зибад өгнө гэсэн учраас а, чи хэр ихийг өгөхөө шийдэрэй гэж Давид хаан Мефибошет хэлсэн гэсэн утгатай. 이것은 다윗이 자기 생각으로 말한 게 아니고 이것도 하나님의 다스리심입니다. Тэгээ энэ ч гэсэндээ Давид өөрийнхөө одоо үзлээс ч юм өөрийнхөө бодлоос хэлсэн зүйл биш харин энэ нь бурхан Давидыг удирдахжсэн гэсэн агууд бас тэмдэг болж байгаа. 자기 땅을 다 빼앗겼다라고 생각하는 그 불만 때문에 시바가 이런 일을 행한 거 아닙니까? Зиба болохоор чинь урд нь хаан дээр ирээд хэлсэн шалтгаан юу гэсэн чинь миний байсан юмдаг Зиба энэ Мефибошет өгсөн миний имийг би өөрөө булаалгацсан гэсэн ийм сэтгэл зүгээр ирчихсэн тий. 어차피 무비보셋은 왕이 직접 이렇게 공급하니까 땅을 어느 정도 주어서 불만을 잠재우려게 하는 그런 하나님의 어떤 이 속마음이 있었던 거죠. Тэгээ тэр яасан гэхээр тодорхой хэмжээгээр хаан Мефибошетэд шууд өг гэд ингээд өгсөн болохоор магадгүй нэг дотор нь юу гэх нөгөө юм харамссан сэтгэл тэгээ бас байсан баха гэж үзэж байгаа. 이때 무비보셋의 대답이 놀라운 대답이 나왔습니다. Тэгээ Мефибошетыг харах юм бол Давид хааны өдөөс төсөөлөөгүй хариулт өгсөн тий. 이 땅을 그 사람이 그 시바 그 사람이 다 차지하게 다 주시기를 구한 거예요. Тэгэхээр Мефибошет юу гэхээр тэр газрыг нь тэгээ тэр юмыг нь Зибад бүгдийг өгөө гэж хэлсэн. 왜냐하면 왕이 평안히 돌아오신 것만으로도 이게 큰 기쁨이고 자기는 더 이상 바라는 게 없다라고 말한 거죠. Тэгээ зөрүүлээд бас тэгсэн тийм ээ. Надад өөр хаан эрүүл 9,000 төрөөд ирсэн юм чинь надад өөр хүсэх зүйл алгаа гэж хэлсэн. 이것은 다윗 왕과의 그 관계를 얼마나 무비보셋이 소중히 여기는지를 알려주는 말입니다. За эндээс харах юм бол Давид хаан болон Мефибошет хоёрын хоорондын харилцаа ямар ингээд чухал те Мефибошетийн хувьд хаантай харилцаагаа авч үлдэх нь ямар эрхэм бэ гэдгийг харж болно. Эрхэм бэ. 왕만 자기와 함께 있으면 자기는 더 이상 다른 바랄 게 없다라는 것을 말하는 겁니다. Тэгээ Мефибошет гэсэн те хаан таал одоо амьд надад миний хажууд ингээ ойрхон байж байгаа юм бол надад өөр хүсэх зүйл байхгүй гэж хэлсэн. 이런 생각과 마음은 하나님을 향한 우리의 생각이 이러해야 됩니다. Тэгээ бид нар ч гэсэндээ бурхан руу хандсан ийм бодолтой байх хэрэгтэй. 돈이 있든 없든 물질이 많든 적든 하나님 한 분으로 만족합니다. 이런 생각이죠. Юу гэсэн үг гэхээр мөнгөтэй байсан ч мөнгөгүй байсан ч эд баялаг байсан ч байгаагүй ч хамаагүй надад эзэн бурхан л байхад болно гэсэн ийм сэтгэл зүйг хэлж байгаа. 제가 하나님만 소유하면 어떤 것도 더 바라지 않고 누구도 부럽지 않습니다. 그런 생각이죠. Тэгээ бурхан хамт байна гэх юм бол тий өөр зүйлийг ингээ хүсэхгүйгээр 왜냐하면 하나님만이 나의 모든 것이 되시기 때문에. яа тэгэхээр бурхан миний бүх зүйл болно гэдэгт ингээ итгэх нь 하나님이 모든 걸 가지고 계시고 나에게 모든 것을 주시는 분이기 때문에.
혹시 잘 안 들립니까? 네, 여보세요? 진짜 끊어지나요, 오늘도? 아니요. 제가 지금 말했는데 다시 말할게요. 아, 지금 저 목사님께서 그 끊겨진 줄 알았어요. 아, 아니군. 예, 지금까지는 괜찮았죠? 네네. 제가 이렇게 선을 연결해서 좀 방법을 좀 조치를 지금 취하는 건데 좀 나을 겁니다, 좀. 음. 하나님께서 모든 것을 갖고 계시고 그 모든 것을 주시기 때문에 하나님만 소유하면 저는 어떤 것도 바라지 않습니다. 이게 우리가 가져야 될 마음인 거죠. Нэг. Тэгээд магадгүй бид нар болохоор чинь яагаад тэлэр бурханд угаасаа бүх зүйл байгаа. Тийм ээ. Тэгэхээр тийм учраас бид нар бурхантай л хамт байхыг хүсэмжлэх нь та бүх зүйлийг олсон гэж судагч тийм ээ. Тэгэхээр бурханыг энэ утгаар нь бурханыг л ингээ хүсэмжлэх нь биднэрт тустай. 무비보셋의 진심이 그 말을 통해 다 드러난 겁니다. Мефибошетийн энэ одоо чин сэтгэл нь түүний хэлсэн үгээр дамжуулаад ингээ илэрч өгсөн тийм. 욕심을 가지고 왕의 것을 어, 빼앗고자 하는 그런 사람이었다라는 것이 이제 그 오해가 다 사라진 거죠. За тэгээ урд нь нөгөө нэг буруу ойлгогдсон байсан юу гэхээр би бусдыг өөрөө эзэмшиж өөрөө авах гэсэн энэ бодол байсан гэж ойлгогдсон байсан. Тэр буруу бодлууд нь ингээд түүний үгээр дамжуулаад цэцэгдсэн гэсэн утгатай. 악인 때문에 마음에 고통을 당한 다윗에게 이 선한 의인이 그 마음의 위로와 큰 기쁨을 주는 일을 한 겁니다. Яа тэгээ мэдээч хэрэг Давид болохоор муу нэгнээс буюу Зибагаас олоод сэтгэл нь бас тавгуурхсан байсан баг тийм. Гэхдээ тэр тавгуурхсан байдал нь Мефибошетийн үйлдэл болон үгээр нь дамжуулаад сарнасан гэсэн. 악인은 악인은 다른 사람을 고통스럽게 하고 자기가 고통당하는 사람이 악인입니다. Тэгээ муу нэгэн хүнийг ингээ хүний сэтгэлийг тавгуурхуулдаг. 의인은 고통을 안 주는 정도가 아니고 만나는 사람에게 모든 사람에게 기쁨을 나눠주는 사람이 의인인 거예요. Харин эсвэргээрээ зөвхт хүн яадаг гэхээр бусдад тайвширлыг өгөхөөс гадна зөвхт хүнтэй уулзах болгонд хүний сэтгэлд ингээ баяр хөөр төрж идэг. 그러니까 다윗이 다시 만난 이 두 명의 의인은 모두 다윗의 마음에 기쁨을 주는 말과 행동을 했습니다. Тэгээ одоо ингээд энэ харах юм бол Давидтай эхлээд уулзсан хоёр хүн байсан. Сүүлд одоо ингээд одоос л уулзж байгаа хүн хоёр хүн болохоор чинь Давидэд амар тайвныг тайтварлыг ашгүйдэ гэсэн ийм бодлоодыг ингээ өгч байгаа. 그래서 첫 번째 의인은 지금 여기 무비보셋이고요. Тэр хоёр хүнийх нэг нь сая нөгөө Мефибошет гэсэн тий. 이어지는 구조는 이제 두 번째 의인에 대한 말씀입니다. Одоо хэдлээ хоёр дахь зөв түүний талаар үзэх гэж байгаа. 이거는 이제 잠깐 10분 쉬었다가 계속 하겠습니다. За хэдүүлээ энэ хоёр дахь зөв хүний талаар үзэхээс өмнө түрдээ 10 минут амарчаад байгаа дэрээ. 열한 11번 큰 번호 11번 바르실레의 선한 마음. Одоо 10 дугаар сэдвүүд дуусаад 11 дугаар сэдв рүү орж байгаа. За 11 дугаар сэдвийн галч нь болохоор Барзилайн зөвхт сэтгэл гэсэн юм галчтай. 31절부터 39절까지고요. За 31-ээс 39 дугаар ишлэл байгаа. 그리고 작은 1번 나이가 많고 거부임. 거부임. 거부는 이제 큰 부자, 큰 부자임. За энэ за одоо 11-р сэдвийн 11-ийн 1 гэж явна гэсэн. За 11-ийн 1 болохоор өндөр настай баян нэгэн гэсэн үг. 구절은 31절과 32절이고요. За 31-ээс 32 дугаар ишлэл дээр байгаа. 31절과 32절 읽어주십시오. За би 31 32-ыг уншия. Гилиад хүн Барзилай Рогелимос Йордан голд хааныг үдэн гаргахын тулд хаантай хамт
Йордан гол хүртэл явбаа. Барзилай 80 настай их хөгшин хүн байв. Тэрээр их баян хүн байсан учраас Маханаимд байх зуур нь хааныг хүнсээр хангаж байлаа. Амен. 아멘. 이 두 명의 의인, 그러니까 한 명은 가난한 의인이고 한 명은 부자인 의인이죠. За одоо ингээд Давид хаан дээр ирж байгаа хоёр зөвхт хүн гэсэн тий. Энэ хоёр зөвхт хүнийг харах юм бол нэг нь ядуу эд хөрөнгөгүй зөвхт хүн байсан бол нөгөөх нь болохоор эд хөрөнгөтэй бүр хөрөнгөтөн дээр бүр баян ийм зөвхт хүн байна. 가난한 사람 가운데는 의인을 찾기가 쉽습니다. 의인이 많은데 부자 가운데 의인을 찾기는 쉽지 않은 거예요. Тэгээ ядуу бид нар нөгөө тэгж боддог тий. Зөвхт хүн гэвэл эд хөрөнгө хомс тий тийм хүн дотроос зөвхт хүмүүсийг олох нь амархан гэж боддог. Гэтэ эсрэгээр нь баян хүмүүс дотроос зөвхт хүн олох нь амар биш гэж боддог. 그러니까 예수께서도 부자가 천국에 가기가 낙타가 바늘길로 들어가는 것만큼 그보다 더 어렵다는 말씀을 하신 이유가 있는 거죠. Тэгээ эзэн Есүс ч гэсэн бас хэлчихсэн тий. Баян хүн Тэнгэрийн хаанчлалд орно гэдэг нь бол тийм ээ зөөний сүгчээр орохтой адил ингээ амар зүйл биш ээ гэж ингэж хэлсэн байдаг. 부자는 자기 많은 재물 때문에 자부심이나 교만하는 마음이 대개 있습니다. Тэгээ яагаад тэгэхээр баян хүн нь өөрийнхөө өөрт нь байгаа эд зүйлс рүү хорогдох тий тэднэрт анхаарах сэтгэл их байдаг гэж хардаг. 그래서 모든 문제를 돈으로 해결하려고 하지 하나님을 의지하지 않는 거예요. За тэгэхээр яагаад тэгэхээр баян хүн байх тусмаа эд хөрөнгөндөө буюу мөнгөндөө найдвар тавих нь их байгаад тэгээ бурхнаас илүүгээр. 또 돈으로 얻는 것들이 많이 있기 때문에 자기가 원하는 걸 많이 얻기 때문에 하나님이 주시는 것을 얻으려고 하지 않는 그런 성품이 있습니다. Тэгээ аливаа зүйлийг шийдэх болохоор ирэнгүүт шууд мөнгөөр шийдчих гээд байдаг тий. Яах вэ гэдэг шиг бурхан руу хандаад эзэн түшгэлэхээс илүү шууд мөнгөөр шийдчих гээд байдаг. 그러나 간혹 그런 부자 가운데서도 마음이 가난해지고 낮아져서 하나님을 잘 섬기는 사람이 있습니다. Гэхдээ тэглийг тийм бэлэжсэндээ эд хөрөнгөтэй хүмүүс дотроос ч гэсэндээ өөрийгөө даруу болгоод эзэн бурхандаа итгэн найртай хүмүүс байгаа. Амен. 아브라함도 재산이 많은 부자였지만 하나님 앞에 자기의 연약함과 무능함을 알고 하나님만 의지하는 믿음을 갖고 있었어요. Бидний үг гэж ярьдаг Авраам тий. Авраам бас эд баялаг ихтэй хүн байсан. Гэхдээ тэрээр өөрийнхөө сул дорой гэдэг эзний өмнө хүлээн зөвшөөрөөд эзнийг түшгэж ингээм амьдсан хүн байна. 욥도 부자였지만 하나님 한 분만 의지하는 믿음을 갖고 있었던 인물인 거죠. Йов ч гэсэн бас байгаа тий. Маш баян хүн байсан. Гэхдээ тэрээр эзнийг л ингээд зурж исэн. Ийм жишээ байна. 부자가 교회 나올 경우에는 우리는 그 부자를 어떻게 인도해야 될까요? Баян хүн хэрэг чуулганд ирлээ гэвэл бид нэр тэр хүнийг хэрхэн одоо тэр хүнд хэрхэн заах вэ? 디모데전서 6장 17절 한번 누가 읽어 주십시오. 1-р Тимот 6-гийн 17-ыг нэг нь харж өгөө. 1-р Тимот 6-гийн 17. 1-р Тимот 6-гийн 17. Зургагийн 17. Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо. Эд хөрөнгөнийхөө тодорхойгүй байдалд найдвар бүү тавь. Харин биднийг баясгаж цэнгэх бүх зүйлсээс элбэг хангадаг бурханд найд хэмээн тушаа. 아멘. 재물 때문에 마음이 높아지면 안 된다는 것을 반드시 경고, 그걸 알려줘야 됩니다. За тэгэхээр бид нар болохоор эд хөрөнгөндөө бүү найдаарэ гэдэг бид нар эхлээд тэр хүний тосын төлөө санаалж өгөх хэрэгтэй. 눈에 보이는 그 돈이나 물질은 이따가 사라지는 것들입니다.
Яагаад тэгэхээр харагдаж байгаа зүйлсүүд нэг одоо хормын төдөө алга болчих болох учраас тий. 거기에 소망을 두지 않고 거기에 그걸 의지하지 않아야 된다는 것을 알려줘야 되는 거죠. Тэгээ бид нэр тийм учраас найдвар гэдэг зүйл бол энэ дээр тавигддаг юм ба гэдгийг бид нар мэдүүлж өгөх хэрэгтэй. 돈으로 얻지 못하는 것까지 주시는 하나님께만 에, 하나님께만 소망을 둬야 된다는 것을 알아야 합니다. Тэгээ харин тэр хүнийг те мөнгөөр ч авах боломжгүй зүйлсүүдийг хүртэл өгөх чадaltaй эзэн бурхан байгаа гэдгийг сануулад тэр эзэн рүү удирдах өгөх хэрэгтэй. 지금 설명한 이런 조건들이 부자가 가져야 할 마음들이 합당한 마음이 이 바르실레에게는 있었다는 거죠. Хэдүүлээ одоо сая ярьсан энэ агуулгууд бүгдээрээ бидний үндсэн сэдвээр гарч байгаа парсилай те энэ хүнд бол байсан байгаа. 그렇지 않다면 이런 힘든 일을 어려운 일을 하지 않았을 것입니다. Тэгээ магадгүй хэрвээ парсилайд эдгээр сэтгэлүүд байгаагүй байсан бол парсилай ийм одоо хэцүү шийдвэрүүдийг гаргахгүй байсан баг. 나이가 많기 때문에 거동이 그렇게 쉽지는 않았을 거예요. Тэгээд хин парсилай насны хувьд өндөр настай гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр өндөр настай байсан хүний хувьд болохоор болж өгөх хөдөлгөхгүй гिचэх баг. 짐승을 타고 간다 할지라도 먼 거리를 이동하려면 그만큼 힘이 들겠죠. Мэдээж хэрэг магадгүй тэр өөрөө одоо мал юу унлаган дээр унаад явж болох ч гэсэндээ хол замд болоод хэцүү шүү дээ тий. 80 настай хүн гэхэлэр 나이가 많기 때문에 힘들겠죠. тэгээ настай хүн гэж бодох юм бол ер нь болж өгвөл ингээ хөдөлгөхгүй хичээх нь хэрэг хичээх байсан баг. 그러나 하나님을 사랑하는 마음이 있었기 때문에 하나님이 사용하시는 다윗을 돕고자 하는 마음이 있었던 겁니다. Гэтэ Барзилайд болохоор Бурхныг хайрлсан хайрын сэтгэл байсан баг. Тэр утгаараа Бурхныг хайрлсан хайраараа Бурхныг босгосон хүн Давидэд туслах гэсэн энэ сэтгэл түүнд бас байсан. 하나님을 사랑하는 마음이 있는 자는 누구나 돕고자 하고 누구나 대접하고자 합니다. Бурхныг хайрладаг сэтгэлтэй хүн яадаг гэхээр болж өгвөл хүнд туслах юмсан. Тэгээ болж өгвөл хүнд ингээд нэгэн болчих юмсан гэсэн ийм сэтгэл дотроос нь ундарч идэг. 왜냐하면 내가 사랑하는 하나님이 내가 보는 사람 앞에 모든 사람 안에 내가 보는 사람 안에 모든 사람 안에 계시기 때문에. Яагаад тэгэхээр миний хайрладаг бурхан тэр хүнийг ч гэсэн бас одоо бүтээсэн учраас тий. Миний хайрладаг бурхан тэр хүнтэй ч гэсэн хамт байгаа гэдэгт итгэдэг учраас ийм одоо өгөх гэсэн туслах гэсэн сэтгэлийг гарч яадаг. 그래서 아브라함도 한 번도 본 적이 없는 그런 낯선 나그네를 정성을 다해서 대접했습니다. Тэгээ Авраам ч гэсэн яг ийм сэтгэлтэй байсан учраас хиний урд нь өртө харж байгаагүй тэг танихгүй аянчин бас ингээд хоолож исэн тохиолдол байгаа тий. Гүүж ирээд хооллоод 천사인 줄 알지 못하고 대접을 했죠. тэгээд Авраам тэр хүн тэнгэр элчээснийг мдээгүй тий. Мдээгээр хоололдог. 그러나 대접해 놓고 보니까 천사였고 하나님께서 인간의 모습으로 오신 하나님이셨던 겁니다. Тэгээ Авраам эхлээд хоололцоод дараад нь олж мэдсэн чинь тэр одоо түүний Авраамын хооллолсон нэг нь болохоор эзэн бурхан байсан тий. Эзэн бурхан өөрөө хүний дүрээр ирсэн байсан. 내가 볼 때는 분명히 사람이고 하나님이 아니지만 내가 대접을 하면 그 대접을 하나님이 받으십니다. Тэгээ ер нь бид нэр заавал бурхан биш байлаа гэхэд хэнийг ч байсан хооллоод тэр хүнтэй хүндлээд ингээ хайрцах үед дараад нь таны гаргасан сэтгэлийг эзэн бурхан буцаагаад ингээ танд өгөх болно. 바르실레의 선한 행위는 하나님께 대한 믿음의 행위이기 때문에 하나님이 기뻐하셨다라는 것을 우리가 알 수 있는 겁니다. Яг Барислайн одоо энэ хийсэн үйлдэлүүдийг харах юм бол тэрээр тий бурханд үлдэж байгаа мэт хийсэн үйлдэлүүд байсан тий эзэн бурхан таалагдсан юм үйлдэлүүд байсан. 하나님께서 그 기쁨을 다윗에게 주셔가지고 다윗의 바르실레에게 기쁨으로 대하게 하신 거죠. Тэгээ бурхан эслэрээ Давидэд энэ сэтгэлийг өгөөд тий Барислайн төлөөх энэ сэтгэлийг өгөөд тий одоо буцааж ингээ хариулж байгаа. 그다음에 두 번째 바르실레의 선한 마음 두 번째예요. За дараад нь 11-ийн 2
буюу Парислайн зөв сэтгэл 11-2. 아, Парислайн зөв сэтгэл. 아무 대가를 바라지 않음. За гарчиг нь болохоор ямар ч зүйлийг хүсэхгүй байсан гэж. 33절부터 36절까지입니다. За 33-аас 36 дугаар эшлэл байгаа. 읽어주십시오. За хэдлээ уншиж үзье. 33-аас 36 дугаар эшлэлийг. Хаан Барзилайд надтай хамт гатлан явагтун Иерусалимд надтай хамт байхад би таныг идэх хүнсээр хангах болно гэв. Гэвч Барзилай хаантай хамт Иерусалимд очсон ч би хэдий удаан наслах билээ. Би одоо 80 настай. Би сайн мөг ялгаж чадах уу? Идэж уугаад би амтлана гэж үү? Эр эм дуучдын хоолыг ялхан сонсож чадна гэж үү? Ийм учир боол би эзэн хаанд тэр болох босуу. Боол би хаантай хамт Йордан голыг гаталж жаахан яваад буцъя. Яасан гэж надад хаан ийм шагнал хайрлна вэ? Амен. 아멘. 다윗은 자기에게 잘못한 거에 대해서는 그걸 원수로 갚으려고 하지 않았습니다. За тэгэд 붙여서 읽으면서 다시 한 번만 해주세요. 네, 다윗. 다윗은 자기에게 잘못한 거에 대해서는 그 원수를 갚으려고 하지 않았어요. За Давид болохоор өөрт нь муу зүйл хийхэд буцаага түүнийг хариулахыг хүсэхгүй байсан тийм. хариу буцаад муу зүйл хийхийг хүсдэггүй. 그러나 자기에게 베푼 선한 일에 대해서는 그걸 갚으려는 마음이 있었던 거예요. Харин Давидэд ямар сэтгэл байсан гэхээр Давидэд муу зүйл хийхэд нь түүнийг хариулахыг хүсээгүй хэрнээ Давидэд сайн зүйл хийсэн хүний төлөө бол заавал хариу барихыг хүсэж байсан. 그래서 바르실레에게 자기와 같이 예루살렘으로 가기를 그렇게 요청을 했습니다. За тэр утгаараа Барзилайд сайныг нь буцааж хариулахыг хүссэн учраас түүнийг дагуулад хамт явъя гэсэн тийм. 왕과 함께 왕궁으로 간다면 어떤 대접을 받을까요? Тэгээд магадгүй хэрвээ ийм хүн хаантай хамт хааны ордон руу хүн явж орох юм бол тэр хүнд ямар хүндлэл байх вэ? 왕이 베푸는 최고의 음식과 최고의 선물, 최고의 대접을 받겠죠. Хаан өөрөө түүнийг ордондоо ураад ордонд авчирсан гэх юм бол хааны одоо хааны зүгээс өгөх хамгийн сайн хоол, хамгийн сайн одоо угталт ийм зүйлийг хүлээж авах байсан. 근데 바르실레는 그것을 원하지 않았고 그것을 거절했습니다. Харин Барзилай болохоор тэр бүх зүйлийг авахыг хүсээгүй гэсэн. 그것은 왕에게 어떤 대가나 보상을 바라고 한 일이 아니라는 것을 알려주는 거죠. За эндээс сэтгэлээ Барзилай хаан дээр очсон нь хаанаас ямар нэгэн зүйлс халах гэсэн ийм галт санаа байгаагүй гэдгийг харж байна. 오직 하나님을 사랑하는 마음과 왕을 귀히 여기는 마음으로만 한 일이라는 것을 알려주는 겁니다. Харин Барзилай зөвхөн хааныг хайрлсан ийм хайрын сэтгэлээр түүн дээр очсон гэдгийг харж болохоор байна. 우리가 남에게 대접하거나 남에게 선을 행하는 것도 어떤 다른 의도가 있으면 안 됩니다. Бид нар бас одоо хэн нэгэн дээр очихдоо ч юм уу даалт ийм санаатай байх нь бас зохистой биш. 누가복음 14장 13절부터 14절 적어 놓으시고요. За Луг 14-ийн 13 14 та тэмдэглээд аваарай. Луг 14-ийн 13 14. 거기에 잔치를 이렇게 하고 잔치 음식을 만들어 놓고 누군가를 대접할 때 누구를 대접하라고 그렇게 기록되어 있습니까? За энийг харах юм бол магадгүй та хүнс бэлтчээ баярын хоол зоогийг бэлтчээд тэр хэнийг ингээд яагаад гэсэн бэ? Тэр бэлдсэн зүйлсүүдээ хэн дөгөөрэй гэсэн талаар гарч байгаа. 부자들이나 권력 있는 자, 부자를 대접하면 그건 아무 필요 없는 대접이라는 거죠. За энэ дээр юу гэсэн гэхээр магадгүй танд ашигтай баян хүмүүсийг хэрэг тэр хүмүүсээ цайлыг бол тэр нь танд дараад нь одоо ашигтай болчихсон хожим бол ашиггүй гэж хэлсэн. 대접해 놓고 거기에 대한 보답을 도로 받아 놓으면 그러면은 이거 똑같아져. 이건 뭐 아무것도 할 필요가 없는 일이죠.
Магадгүй одоо бид нэр өвлчилчээд одоо бид нар дайлчаад дайлгынхаа хариуг шууд тэр дор нь авна гэх юм бол энэ нь тий а, тийм ашигтай зүйл биш гэсэн. 사람에게 보답을 받아놓으면 하나님께 받을 보답이 없는 겁니다. Яагаад тэгэхээр бид нар өөрт харагдаж байгаа хүнийг ашигтай хүнд дайлаад ашигтай нөгөө хүнээс авчих юм бол бурхнаас авах юмгүй болчихно гэсэн. 그러니까 잔치에 초대할 때는 가난한 자, 또 병든 자, 아무것도 할 수 없는 사람, 이런 사람을 청하라고 그렇게 기록되어 있습니다. Харин луг номыг харах юм бол та дайлга хиймээр байвал те ядууст те өвчтөе нэгэнд буцааж төлөх боломжгүй ийм хүмүүс ингээд цайлаарай гэж хэлсэн хүмүүсийг. 그러면 그들이 갚지 못한 그 보답을 하나님이 해주신다는 건데요. Тэгээд юу гэхээр харин тэр хүмүүс одоо танд магадгүй хариу барьж чадахгүй байж магадгүй. Гэхдээ бурхан тэр хүмүүсийн өмнөөс танд хариуг нь барина гэж хэлсэн. 하나님이 하시는 보답은 사람이 하는 보답과는 비교가 되지 않습니다. Яг бурханаас өгөгдөх тэр хариу бол хүнээс өгдөж байгаа хариулттай зүйрлэшгүй тий. 또 이 땅에서 우리가 받는 것보다 영원한 천국 가서 받는 그 보상이 비교할 수 없이 큰 것이죠. Тэгээд бид нар бас энэ дэлхийд амьдарч байх үедээ энэ дэлхийд байх үед өгөгдсөн авах шагналал нь шагналаас илүүгээр ирээдүйд эзний улсад авах тэр шагнал нь харьцангуй илүү байх болно хайгуу. 구제를 할 때 오른손이 하는 것을 왼손이 모르게 하는 것처럼 은밀하게 하라고 이렇게 기록되어 있습니다. Бас биднэрт өргөлийн талаар заахтаа тэгсэн тийм. Таны баруун гарт чинь өргөж явах үед зүүн гарт нь тэрийг мэдэхгүй байх ёстой. Буюу чимээгүй өргөөрэй гэж хэлсэн тийм. 구제하는 것을 알리게 되면 사람들 앞에 자기가 칭찬을 받고 뭔가에 또 좋은 보답을 받을 거 아니겠습니까? Тэг бид нар магадгүй тэг хүмүүс би хэр их өргөж байгааг те яагаад өргөж байгааг мэдэх юм бол гэд ч юм уу бүгд ингээ одоо тодорхой хэмжээний те цаашаал авч магадгүй. 사람에게 아무것도 받지 않아야 우리가 하나님께 큰 걸 받을 수 있는 거죠. Гэхдээ та чимээгүйхэн өргөснөрөө дараад нь эзэн бурхнаас илүү дээр шагналыг авах нь танд илүү хэрэгтэй. 아멘. 사람에게 한 일을 우리가 반드시 하나님께 받게 된다는 걸 믿으시기 바라고요. Тэгээ хүнээс магадгүй авч чадаагүй зүйлсүүдийг эзэн бурхан заавал нэг бүрчлэн буцааж танд өгнө гэдгийг та санаарай. 마태복음 25장에 오른쪽에 있는 양들에게 하신 말씀과 같이요. Тэ 25 дугаар бүлгийг харах юм бол тэн дээр те баруун талд байгаа хориндуудад хэлсэн үг байгаа те. 너희 형제 가운데 지극히 작은 자에게 한 것이 곧 내게 한 것이라 이렇게 하나님께서 나중에 그것을 인정해 주십니다. Тэгэхээр эсвэл та нар ах トゥ усхийн хамгийн өчүүхэнд нь хийсэн үйлсийн төлөө би хариуг нь өгнө гэж хэлсэн байгаа. 바르실레의 그 마음 세 번째요. За Парис одоо хэдлээ 11:3-ыг эзэгч байна. 11:3 дээр болохоор 바르실레의 왕을 위한 요청입니다. За 11:3-ын сэдэв болохоор хаанд өгсөн хүсэлт гэсэн агуулга байна. 바르실레의 요청인데 그 요청이 왕을 위한 요청이라는 거죠. Тэгэхээр энэ хаанд түүний өгсөн амлалт нь болохоор хүсэлт нь болохоор өөрийнх нь төлөө биш хааны төлөө хүсэлт гэсэн байна. 37절 한 절이고요. 37 дугаар ишлэл байгаа. 네, 37절 읽어 주십시오. 37-ыг уншия. Би өөрийнхөө хотод эцэг эхийнхээ булчны ойр үхмээр байгаа учраас боол намайг байхад буцаагаач. Гэсэн ч таны зарц Химхам энд байна. Тэр миний эзэн хаантай хамт гатлан яваг. Та тааллаараа л түүнд үлдэгтэн гэж хэлвэ. 아멘. 아멘. 요청을 한다고 해도 요청을 하기는 했지만 그 요청 한 가지 요청 두 가지인데 그 두 가지 요청조차도 자기를 위한 것이 아닌 왕을 위한 요청이었습니다.
Тэгээ Барзилай хаанд хоёр хүсэл тавьсан те. Гэтэ түүний тавьсан хоёр хүсэлтийг харах юм бол хоёулаа Барзилай өөрийнхөө төлөө тавьсан санал биш. Харин хааны төлөө тавьсан санал байсан. 자기가 돌아가서 부모의 미혹 곁에서 죽겠다라고 말한 것은 왕에게 어떤 그 부담도 지우지 않겠다는 것이고요. За нэгдүгээрх нь болохоор тэрээр буцаж очиод эцэг их булшны ойролцоо өнгөрмөр байна гэсэн. Энэ нь болохоор тэгс ингээ хол байснараа Барселоныг нас барахад хаанд ямар нэгэн тэр болмоор байна гэсэн утга. 자기에 대해서 어떤 부담감, 그러니까 자기를 어떤 식으로든 보답하려는 생각을 하지 않도록 그걸 최종적으로 그것을 정리해 주는 말이죠. Өөрөөр хэлэх юм бол одоо хааны их хэрэгттэй өөрийнхөө зүгээс ямар нэгэн тийм одоо анхаарлыг татуулахгүй гэсэн ийм сэтгэл байсан гэсэн үг. 자기는 이미 늙어서 뭘 먹고 마시고 즐길 만한 그런 처지가 아니라는 걸 이미 윗절에서 말을 했고요. Тэгээд дээр яг тэлээрээ дээд хэсэгч гэсэн хэлсэн те өөрөөр нас өндөр болсон учраас тэгээ хаан Барселонд л санаа тавиад аливаа зүйлийг хийж өгсөн ч гэсэндээ тэрийг нь одоохондоо бол мэдрэх тийм нас нь өнгөрцөн гэж ингэ хэлсэн. 부모의 미혹 곁에서 죽겠다란 그 죽을 준비를 하겠다란 말인데요. Харин одоо энэ чинь өгөхлөөр одоо илүүгээр хааны анхаарлын төвд байхаас илүүгээр чимээгүйхэн очиод өөрийнхөө өгөх бэлтгэл би өөрөө хийя гэсэн утгаар ингэ хэлж өгч байгаа. 그거는 삶을 포기하고 당장 죽겠다는 말이 아닙니다. Мэдээч хэрэг одоо энэ болохоор Барселай одоо нэгэнд өнгөрсөн гэсэн утга бол биш шүү дээ тийм ээ. Одоо өнгөрсөн би ингээд амьдралаас ууйдчих гэсэн утга ерөөсөө биш байгаа. 얼마 안 남은 인생을 하나님만 바라보게 살겠다는 거죠. Нөгөө харин үлдсэн энэ хугацаанд тий эзэн бурхандаа хандаад тэгээд ингээд чимээгүй байх гэсэн ийм сэтгэлээр ингээд хэлсэн байна. 부모님이 믿음의 길을 가신 것처럼 자기도 그 믿음의 자체를 따라서 하나님께 갈 준비를 하겠다는 겁니다. Түүний эцэг их нь магадгүй эзэн бурхны замаар явсанчлан өөрөө ч гэсэндээ эзний өмнө ингээд сууя тэгээд эзнэр очих замаа бэлтгэе гэсэн утгаар ингээд хэлсэн гэсэн. 우리의 인생의 마지막은 이와 같아야 합니다. Бидний одоо амьдралын төгсгөлүүд те энэ одоо Барселона шиг юм байх хэрэгтэй. 힘이 있어서 이렇게 활동을 하고 일을 많이 할 때는 일을 많이 해야 되겠죠. Мэдээч хэрэг та яг хүчтэй байх үедээ бол те хүч болох бүх газар хүрдэг те илүү хөдөлгөөнтэй байхын дээр 그러나 이제 활동적 일을 하지 못할 때가 오면은 그때 우리가 할 일이 있습니다. Гэтэ харин таны одоо хүчин бөхөстөөд те биетэн ингээд өтлөөд ирэх үед танд бас хийх ажил байгаа. 이제 하나님 만날 날만 바라보고 하나님 앞에 갈 준비를 이제 우리가 하는 일이 남아 있는 거죠. Тэгээ би тэр ямар ажил вэ гэхээр бурхантай уулзах өдрийг хүртэл бэлтгэл ажил бас байдаг. 그래서 인생의 마지막을 하나님과 함께 마무리하는 것이 우리 인생 가운데 가장 가치 있는 마지막이 될 수 있는 겁니다. Хүний амьдралд хүний амьдралын төгсгөлд маш үнцэнтэй төгсгөл гэж байдаг. Тэр бол төгсгөлдөө эзэн бурхантай хамт алхах энэ төгсгөл гэдэг. Маш үнцэнтэй. 여기 또 한 가지 요청은 김함이라는 사람을 이렇게 좀 받아달라는 부탁을 했는데요. Тэгээ дахиад дараад нь Барселоны хоёр дахь хүсэлт нь юу байсан гэхээр нэг хүнийг даатгсан тийм ээ Кимхам гэдэг хүнийг даатгсан байна. 이 김함이라는 이 말의 그 이름의 뜻은 사모한다, 열망한다라는 뜻입니다. 사모하다요? 네, 사모하고 뭘 얻기를 바라고 뭘 뭐 얻기를 간절히 바라고 그걸 간절히 소망하는 그런 의미이죠. 열망한다, 사모한다 그런 의미. Энэ Кимхам гэдэг үгний нэрний утга нь болохоор хичээнгүйлэн хүсэх, эрен хайх гэсэн утгатай гэнэ. 그러면 자기는 어떤 신세도 짓지 않으면서 김함이라는 사람을 왕에게 떠넘기는 일을 했을까요? Тэгвэл Барселона яагаад өөрөө хаантай үлдэхгүй сонгосон юм бэ? Энэ Кимхамыг хаантай үлдээхийг сонгосон болоо. Үлдээхийг хүсэж байгаа. 이 이름의 뜻이 그 사람이 어떤 사람이라는 것을 알려주는 그런 의미가 있습니다.
Энэ Ким Хам гэдэг энэ нэрнээс нь харах юм бол Ким Хам гэдэг хүн ямар хүн бэ гэдэг бид нар бас мэдэх боломжтой. 어, 아브라함이나 야곱의 이름을 바꿔주신 것도 그 신앙적인 성품이 신앙 인격이 바뀌어진 걸 따라서 이름을 바꿔주신 거죠. Тэгээ Авраамыг ч тэр Яаковыг ч тэр нэрүүдээ сольж өгдөг тийм ээ, утгатай тусгай утгаар сольдог тийм. 보통 그 현대인들은 이름에 대해서 그 큰 의미를 부여하지 않을 수가 있습니다. Хүмүүс болохоор яг нэрний тал дээр нэг чухал ач холбогдол өгөөд байдаггүй тийм ээ. 그러나 성경에 기록되어 있는 모든 이름들은 거기에 굉장히 중요한 뜻들이 담겨 있습니다. Харин Библийг харах юм бол Библиэд байгаа үгнүүдийн нэрсүүд нь ялангуяа их утга учиртай байдаг. 그럼 여기 킴함이라는 이 사람의 그 인물의 인물됨은 성품은 뭔가에 사모해야 할 것을 바라봐야 할 것을 간절히 바라는 성품을 갖고 있다라는 거죠. Харин энэ Кимхам гэдэг нэрний утгаар хэдлээ харах юм бол энэ нэртэй энэ хүн болохоор хайх ёстой зүйлээ тууштай хайдаг гэсэн тийм ийм утга агуулгадчихж байгаа. 그럼 이 킴함이 다윗과 같이 있다면 다윗에게 어떤 일이 일어날까요? Тэгвэл энэ Кимхам Давидтай хамт байвал Давидэд ямар тустай болов? 다윗과 마음과 뜻을 같이 하고 다윗을 돕는 역할을 할 수 있는 겁니다. Тэрээр эзэн хаан Давидтайгаа хамт байснараа Давидэд туслах түүний сэтгэлтэй нь хамт дэм болох ийм үүргийг гүйцэтгэж чадах хүн байсан. 다윗이 지은 시편 한 구절을 읽어보겠습니다. Хэдүүлээ дуулал номноос нэг харъя. 시편 42편 2절. Дуулал 42-ийн 2. 누가 읽어주십시오. Хэн нэгэн та уншиж өгөх үү? Дуулал 42-ийн 2. 시편 42편 2절 말씀 맞추시면 아, 42편 2절이요. 야, Бурханаар сэтгэл минь цангамой. Би хизээ явж Бурхан араалах вэ. 아멘. 아멘. 바로 읽으신 거죠? 42편 2편이죠? 네, 42편 2절 말씀. 예. 여기에 다윗의 영혼이 살아계신 하나님을 간절히 갈망한다라고 기록되어 있습니다. За энэ дээр харах юм бол Давидын сүнсэндээ амьд Бурхныг эрен хайж байгаа ийм агуулга гарч байгаа. 다윗은 평생에 하나님의 도우심과 하나님의 주시는 것들을 사모하고 바라봤어요. Давид хаан болохоор бүх насандаа, бүх цаг үедээ эзэн Бурханаас өгөх зүйлийг хайж, эзэн Бурханаар цангаж амьдарсан. 그랬더니 바라는 대로 그 모든 좋은 것들을 하나님께 다 받게 되었죠. Тэгээ яашлаарэ Давидын хүслийн дагуу эзэн Бурхан Давидэд түүний хүссэн бүх зүйлийг өгсөн тийм ээ. 이 킴함도 역시 하나님께 은혜와 도우심을 간절히 바라면 받을 거 아니겠습니까? Яашлаарэ энэ Кимхам ч гэсэндээ ялгаагүй те эрнийхээ дагуу эзэн рүү хандаад чин сэтгэлээсээ хүсэмжлэх юм бол тэр бас эзнээс өрөөлийг авах боломжтой байсан. 그럼 그걸 받아서 다윗을 도울 것이기 때문에 다윗에게 큰 도움이 될 만한 임무를 같이 가도록 한 겁니다. Яагаад энэ Кимхамын нөлөөг өөрчилсөндөө эзэн Бурхан магадгүй Давидд ч бас туслах боломжтой гэж үзсэн учраас Кимхам Давидэд хэрэгтэй хүн байсан гэсэн. 우리가 남에게 도움을 주고 싶은 남에게 도움 주는 인생이 다 되기를 원하시는 거 아닙니까? Бид нар ч гэсэндээ хэн нэгэн хүнд тусалж амьдрах юмсан гэж боддог тийм. 그러나 하나님을 향한 은혜의 열망, 은혜를 간절히 사모하는 마음이 없다면 도움을 주고 싶어도 도움을 주지 못하는 거예요. Гэтэ бид нэр хүнд туслах гэсэн сэтгэл танд байж болох ч гэсэндээ хэрвээ танд Бурханыг эрен хайсан, Бурханаар үлссэн юм сэтгэл хэрвээ байхгүй байх юм бол туслыгээд тусалж чадахгүй байдаг. Хүмүүс тусалж чаддаггүй. 이 땅에 사는 많은 사람들이
다 도움을 남에게 주고 싶지만 주지 못하는 이유가 그것이 인간의 무능력입니다. Бид нэр бүх хүнд туслахыг хүсдэг. Гэхдээ тусалж чадахгүй тохиолдол байдаг тийм. Энэ болохоор хүний одоо хүн төрлөختөн угаасаа сэтгэл нь байвч санаа нь байвч сачин хүрдэггүй гэдэг шиг тийм хязгаарлагдмал ийм чадaltaй. 우리가 하나님께 받은 게 있어야 그걸 가지고 남에게 도와줄 수 있는 겁니다. Хэдүүлээ Бурханаас та эхлээд авч байж дараад нь бусдад тусалж өгөх зүйлтэй болдог. 다윗은 사랑을 베푼 사람이었어요. Давидын хувьд болохоор чинь хайрыг ингээд түгээдэг юм хүн байсан тийм. 그렇게 한 이유는 그렇게 할 수 있는 이 이유는 하나님께 사랑을 받았기 때문에 사랑할 수 있는 사람이 된 거죠. Тэгээд яагаад Давид бол яагаад бусдад ингээ хайрыг түгээдэг хүн байсан гэхээр тэрээр Бурханаас хайрыг авч чаддаг хүн байсан. 우리에게 말씀 듣는 성도들이 다 은혜 받기를 우리가 다 원하지 않습니까? Бид нар ч гэсэндээ эзнийг дамжуулах үед юм уу те үйлчилж явах үедээ бүх хүн эзний хайрыг мэдрээсэй, бүх хүн ивэлийг өртөжээсэй гэж хүсдэг тийм ээ. 그들이 은혜 받기를 원한다면 내가 먼저 은혜 받아야 되는 거예요. Эхлээд харин таны тэр хүсэлт нь биелэхийн тулд яах ёстой гэхээр та эхлээд өөрөө эзэнтэйгээ ойртоод эзнээсээ нэгүүлсэлийг дүүрэн авах ёстой. Авах юм бол тэрийг дамжуулах боломжтой болно. 그래서 하나님의 은혜가 나를 통해 그들에게 이렇게 전달되는 겁니다. Тэгээд эзэн та эхлээд эзнээс нэгүүлсэлийг, ивэлийг дүүрэн авахд тэр авсан нэгүүлсэл ивэлтэй нь таныг хүсэж байгаа тэр бусд руу бас урсах болно. 하나님의 다스림을 받는 것, 사람을 다스리는 것도 백성들을 다스리는 것도 자기가 다스림을 받아야지만이 백성을 다스릴 수 있는 거예요. Одоо бид нэр бусад хүмүүсийг ч юм уу те хаан хүн ард түмнийг удирдахад ч гэсэндээ би бусдыг удирдмаар байдаг. Тэгээ өөрийнхөө хэлний хэрэг хийлгэмээр байгаад байдаг. Хэрвээ та тэгмээр байгаа бол эхлээд та өөрөө удирдамжийг авдаг болох хэрэгтэй. Эзнээс авдаг болоод ирэхэд гараад нь таны хүмүүсийг ч гэсэн таныг даах болно гэсэн. 그래서 이 키맘은 반드시 다윗에게 도움을 줄 수 있는 사람으로 그렇게 알았기 때문에 바르실레가 그를 받아주시기를 이렇게 요청을 한 겁니다. Тэгээд Барислайг харахад бол те энэ Кимхам гэдэг хүн яахын аргагүй Давид хаанд хэрэгтэй ийм хүн байсан гэж харсан учраас Давид хаанд түүнийг ингээд өөрийнхөө албад тулгаж аваач гэж ингэ хүссэн баг. 그래서 자기가 할 수 있는 마지막 요청마저도 자기를 위한 것이 아닌 다윗을 위해서 요청을 한 겁니다. Тэгээд Барислайг харах юм бол хоёр хүсэлт тавьж байгаа те хоёр хүсэлт нь хоёулаа өөрийнх нь төлөө биш харин Давид таны төлөө байсан гэж. 사랑하는 마음은 주고자 하는 마음만 있는 것이지 받으려는 생각을 하지 않는 것이 사랑의 마음입니다. Хайрын сэтгэл хүнд ингээ хайрын сэтгэл байна гэвэл хайрын сэтгэлээс авах гэсэн сэтэл гардаггүй. Харин хайрын сэтгэлтэй хүнээс дандаа өгөх гэсэн сэтэл гардаг. 작은 네 번째 4번 바르실레의 요청을 수락함. За 11-ийн 4-р сэдвээр орж байна. 11-ийн 4 гарчиг нь болохоор Барислайн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн. 38절이고요. 38 дахь ишлэл байгаа. 38절 한번 읽어주십시오. За би 38-ыг уншия. Хаан Кимхам надтай хамт гатлан явах болно. Би түүнд чиний таалсныг үйлдэх болно. Чи надаас юу хүснэ түүнийг чинь би биелүүлж өгье гэвэ. 아멘. 자기가 은혜 갚기를 원하는 그 바르실레가 요청한 것이기 때문에 다윗은 반드시 그 요청을 수락할 수밖에 없는 것입니다. Тэгээд Давид хаанд тавьсан Барислай хоёр хүсэлт хоёулаа өөрийнх нь төлөө байсан те. Тэгээд ч сайн хүсэлтүүд байсан болохоор Давид та хүлээн зөвшөөрсөн гэсэн. 그 요청을 수락하는 것은 바르실레를 위해서 할 수 있는 다윗의 유일한 보답이 될 수 있는 겁니다. Тэгээд Барислайн хэлж байгаа хариултуудыг нь хүсэлтүүдийг нь Давид хаан хүлээн зөвшөөрөх нь гэсэндээ бас нэг талаараа Барислайн сэтгэлд нийцүүлэхтэй сайн ийм зүйл байсан. 왕이 신하가 하는 요청을 허락하는 것은 그 신하에 대한
은총을 베푸는 그런 행위입니다. Яагаад тэгэхээр хаан хүндээ хаандаа албат нь юм хэлэх үед хаан тэр тухайн албатынхаа үгийг хүлээн зөвшөөрөө дуулуур за тгий гэгээд ингэж хүлээж авч байгаа нь тухайн албатын хувьд ч гэсэндээ маш том хүндлэл байгаа байхгүй юу? Тэр утгаараа хаанч Давид хаан ч гэсэн бас түүний хүсэлтийг хүлээж авсан. 이것은 단순히 부탁을 들어준다는 그런 차원의 문제가 아닙니다. Энэ зөвхөн одоо нэг тийм би хүсэлт хэлээд хаан зөвшөөрлөө гэсэн ийм агуулгаас илүүгээр 이 요청이 바르실레의 요청이 자기에 대한 마지막 자기를 위한 마지막 선물이라는 것을 다시 알았어요. за энэ зөвхөн хүсэлтэнд нь хариулах гэхээс илүүгээр Барзилайд өгч байгаа хааны хувьас одоо өгж байгаа бэлэг гэж ойлгож бас болно. Давид бас тэгж бодож өгсөн гэж байгаа. 그걸 받아줌으로써 다윗도 마지막으로 바르실레에게 그 은총을 호의를 베푼 겁니다. Яагаад тэгэхээр Давид хаан Барзилайн хүсэлтийг хүлээж авснараа Барзилай ч гэсэн зөрүүлээ те таны талд байгаа шүү те гэсэн ийм сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш тийм том өглөө өгч байгаа гэсэн утга. 누군가 나를 위해서 진심이 담긴 진심의 마음으로 나에게 선물할 때가 있지 않습니까? Хин нэгэн магадгүй те хин нэгэн нөгөө хүндээ танд ч юм уу чин сэтгэлээс ингээд танд ингээд хэлэх үед тэр донд ингээд чин сэтгэл мэдрэгддэг тийм ээ. 근데 간혹 나는 그걸 받고 싶지 않을 때가 있는 거예요. Тэгээ зарим тохиолдолд тэрийг би ингээд авмааргүй юм шиг мэдрэмж бас төрдөг. 그러면은 받고 싶지 않다고 받지 않아야 되겠습니까? 아니면 받고 싶지 않아도 받아야 되겠습니까? Тэгээ тэгвэл та магадгүй авмааргүй юм шиг сэтгэл төрсөн ч гэсэндээ тухайн хүний чин сэтгэлийг хараад ахлаар авмаар байдгүй эсвэл авахгүй гэж шууд хэлчихдэг юм. Авахгүйс авмааргүйсэн ч гэсэн авдаггүй эсвэл шууд авахгүй гэж хэлчихдэг юм. 선물 주는 사람을 위해서 우리가 할 수 있는 일이 뭔가요? Танд ингээд чин сэтгэлээсээ өгөх гэж байгаа тэр сэтгэлийг харах юм бол бидний тэр хүний төлөө хийх зүйл нь юу вэ? 그것을 받는 것이 그를 위한 일이 되는 거죠. Тэгэхээр та магадгүй чин сэтгэлийг харах юм бол та өөртөө авмааргүйсэн ч гэсэндээ тэрийг нь хүлээж авч өгөх нь нөгөө хүний тусын тулд байдаг тийм ээ. 그래서 다윗은 신하들이 요청하는 요청에 대해서 그걸 수락한 일이 많이 있습니다. Тэгээ харах юм бол Давид хааныг харах юм бол Давид хааны албатууд Давидэд ингээ хэлж байгаа зүйлсүүдийн чин сэтгэлийг нь Давид хаан маш сайн хүлээж авч байгаа юм тохиолдол бас байдаг. 요압이 압살롬을 다시 데려오기를 간절히 요청할 때 다윗 왕이 그걸 허락한 일이 있죠. За нэгэн удаа Йоаб Абсаломыг ингээд хүлээж аваач гэж ингээд хаанаас маш гуйдаг. Гэтэ хаан тэрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдол байгаа. 그거는 아들 압살롬에 대한 생각보다는 요압의 요청이 너무 간절해서 요압이 너무 간절한 마음을 갖고 있으니까 그 요압을 위해서 그것을 들어준 거예요. Тэр нь болохоор хаан Абсаломыг бодоод хүлээн зөвшөөрсөн гэхээс илүүгээр Йоабын тэр чин сэтгэлийг нь хараад хүлээн зөвшөөрсөн явдал байсан. 그때 요압도 자기가 왕 앞에 은혜 받은 것을 지금 제가 알겠습니다라고 그것을 고백을 한 거죠. Тэгээ Йоаб бас яг тэр үед юу гэж хэлсэн хааны өмнө тааллыг нь би олсон гэдгийг ойлголоо гэж хэлсэн бай тээ. 그 이외에도 다윗에게 요청한 신하들의 그 요청을 다윗이 받아들인 일이 이렇게 많이 있습니다. Тэрнээс гаднаас албатууд нь тэр Давид хаанд хэлэх үед Давид хаан хүлээн зөвшөөрч хүлээж авчаад авсан тохиолдол бас хэдэд байгаа. 그래서 바르실레의 요청을 수락했다라는 것은 바르실레의 진실된 사랑의 마음을 다윗이 인정했다라는 의미가 있는 겁니다. За тэгэхээр энэ дээр бас Барзилай хаанд хандаад хүсэл тавих үед хаан түүнийг хүлээж авсан гэдэг нь Давид хаан тодорхой хэмжээгээр Барзилай ч гэсэндээ Барзилайн сэтгэлийг нь бодоод хүлээж авсан гэсэн утгаас гарч ирж байгаа гэсэн. 우리의 사랑의 마음이 거짓된 마음이 아니라 진실된 마음이라면 하나님께도 인정을 받고 사람에게도 인정을 받습니다. Бидний хайрын сэтгэл одоо дотроо хуурамчгүйгээр чин сэтгэлээсээ гарах үед яадаг гэхээр
Бурхан биднийг хүлээн зөвшөөрөхөөс гадна бусад ч гэсэндээ бидний тэр чимсгэлийг үнэртдэг учраас түрийг ингээ хүлээн зөвшөөрдөг. 다섯 번째, 작은 다섯 번째 제목이요. Мгм. 바르실레가 작별하고 돌아감. Мгм. За а, 11-ийн 5 дахь сэдвээр орж ирнэ гэлээ. Парислайн талаар яриад байгаа тийм ээ. 11-ийн 5 дахь сэдв. Парислай эзэнтэй мэд салах гүйцэтгээд буцаж явсан нь гэсэн агуулга байна. 39절 한 절이고요. 39 дугаар ишлэл дээр байгаа. 39절 한 절 읽어주십시오. Би 39-ыг уншия. Ингээд ард олон бүгдээрээ Йордан голыг атлаваа. Хаан ч мөн адил гатлав. Хаан Барислайг үнсэж түүнийг өрөөхөд тэр хот руугаа буцваад. Амен. 예. 왕이 모든 백성과 함께 요단을 건너갈 때 바르실레는 그 같이 요단강을 건너지 않고 자기 곳으로 돌아갔습니다. За тий хаан долоо хүмүүс бүгдээр Йордан голыг гатлсан тий. Харин Парислай болохоор гатлалгүйгээр хаантай мэдчилгээ хийгээд буцсан гэж. 자기가 말한 대로 그대로 이제 실천하는 모습을 보인 것이고요. Тэгээ өөрөө хэлсний дагуу үйлдэх гээд үйлдсэн тий. 자기가 있어야 할 위치를 찾아서 간 그런 행동입니다. Өөрөөр хэлэх юм бол Парислай өөрөө байх ёстой байр суурийг мэдчихсэн болохоор байх ёстой газар руугаа буцсан гэсэн үг. 자기의 생각을 굽히지 않고 실천하는 그 행동을 그 마음을 보여준 거죠. За энд одоо юу гэх юм сэтгэл нь ингээд нааш цаашаа хөдлөөд авахгүйгээр тий нэг гарсан шийдвэр дээр бат зогсохоор багт зогсож байгаа гэдгийг харуулсан. Парислай. 자기 위치로 돌아간 바르실레의 발걸음은 집으로만 간 것이 아니라 하나님의 품으로 가까이 가는 발걸음이었습니다. Тэгээ энэ Парислай болохоор буцаж байгаа гэх нь өөрөө гэрлөө ганцхан буцаж байгаа гэсэн утга биш тийм ээ. Одоо өөрөө очиод бэлтгэлээ бэлдээд өөрийн бүтээгч рүүгээ буцах зам руугаа явж гинэ гэсэн утга. 세상에서 누리는 명예, 영광, 종교와 부귀를 다 뒤로 하고 하나님을 향해 가는 발걸음이죠. За тэрээр одоо түүний бүх зүйлсүүдийг одоо орхиод өөрийн эзэн бурхан руугаа буцах зам руугаа явж исэн гэсэн хүн байгаа. 우리는 영원한 본향을 향해서 그 발걸음을 옮길 사람들입니다. Бид ч гэсэн бас тий мөнхийн тэр зүйлс рүү өөрсдийнхөө алхмуудыг чиглүүлдэг хүмүүс байгаа. 그 목적지만을 향해서 우리가 앞으로 전진해야 됩니다. Бид нэр харин тийм болохоор тэр алхмуудыг эцсээ хүртэл нь яг тэр нэг чигтэн байлгах нь чухал байдаг. 우리의 소망이 흔들리지 않고 끝까지 우리의 목적지를 바라봐야 합니다. Бидний найдвар тий ундаа ингээд үгүй ирж чаад өргөж буцаад байхгүйгээр харин нэг чиглэлсэн л бол тууштай байх юм чухал гэдэг. 그래서 묵묵히 자기 길을 가는 바르실레를 바라보면서 다윗이 큰 감명을 받았을 겁니다. Магадгүй Давидын тий Давид энэ Барсилыг харахтаа сэтгэл зүйд маш ингээд одоо юу их сэтгэл нь хөдөлсөн баг. 바르실레의 사랑의 마음을 보고 나서 큰 기쁨을 얻었을 겁니다. Түүний энэ хайрын одоо Барсилын хайрын сэтгэлийг харахтаа үнэхээр ингээд нөгөө их сэтгэл нь хөдлөөгөө тий маш хайрлсан баг. 많은 사람들이 다윗을 맞이하고 환영했지만 이 두 명의 의인만이 다윗을 진정으로 기쁘게 했습니다. Тэгээд мэдээж хэрэг Давид хааныг буцаж ирэх үед маш олон хүмүүс тэр хоёр Давид хааныг тосож хүлээж авсан байгаа. Гэхдээ өнөөдөр гарсан энэ хоёр зөвхт хүн дээр болохоор Давид хаан туйлаас баярлсан гэж. 12번째 12번 보겠습니다. 큰 12번째 제목입니다. 12 дахь сэдвээр орох гэж байна. 왕이 길갈로 건너옴. 12 дахь сэдв болохоор хаан Гилгал руу ирсэн гэсэн сэдв байна. 이게 지금 말이 좀 잘못해. 저기 길갈에서부터 길갈을 향해서 건너간 게 아니고요. 왕이 길갈로부터 건너옴 이렇게 해야 되겠습니다.
Мгм. За энэ сэдвийг өөрчлөөд ингэж хэлье гинэ. Хаан Гилгал руу гэж Гилгалаас ир- хаан Гилгалаас ирсэн нь гэж. 40절이고요. 40절 한 절입니다. 40-р ишлэгийг л харъя. 40절 한 절만 읽어 주십시오. 40-р ишлэгийг уншлаа. Хаан Гилгал руу явхад Химхам түүнтэй хамт явсан бөгөөд Юдагийн бүх ард олон мөн Юдагийн бүх ард олон мөн Израильчүүдийн хагас нь хаан дээр хурч ирвэ. Амен. 아, 이거 제가 지금 말을 좀 잘못했네. 아, 이거 길갈 건너온 쪽이 길갈이죠. 제가 좀 네. 혼동했습니다. 예. 이렇게 이 건너온 쪽이 길갈이고 길갈로 건너왔다고 했습니다. 죄송합니다. 예. 그걸 다시 좀 гарчгаа 정리해 дахиад 주시죠. 예. 11-р гарчгаа дахиад солиё гинэ. 음. Хаан Гилгал руу явсан нь гэсэн гарчтай. Гилгал руу ирсэн нь явсан. 이 길갈의 Гилгал 의미는 руу. 길갈의 의미는 이게 굴러간다라는 의미가 있는데요. 굴러간다. 예, 굴러간다. 굴러간다가 잠시만요. 그러니까 무슨 이게 뭐 바퀴라든가 뭐 이 둥근 것이 공 같은 것이 이렇게 굴러간다는 의미가 있는 거죠. мгм. Мгм. Гилгал гэдэг утгын Гилгал руу явж байгаа гэсэн тийм ээ. За тэг Гилгал гэдэг үгний утга нь болохоор одоо авч явагдах гэсэн утгатай. 그래서 이스라엘 백성들이 길갈에 도착했을 때 할례를 받았고요. 이 애굽에서 나온 이스라엘 백성들이 길갈에 도착했을 때 가나안 땅에 들어가기 전에 길갈에 도착했을 때 할례를 받았습니다. За өмнөх түүхийг харах юм бол урд нь Израильчууд Канаан руу орохоос өмнө энэ Гилгалд ирээд хөвч хөндлөлтийг хийлгэжсэн. 그때 그 이름을 지은 이유가 애굽의 수치가 굴러가서 나로부터 떠나갔다라고 이렇게 말을 한 거죠. Тэгээ тэр үедээ юу гэж хэлсэн гэхээр тэд нэр хөвч хөндлөлтийг хийлгэж авах үедээ за одооноос эхлээд бидний Египтэд байсан ичгүүр маань ингээд өнгөрөн одлоо гэж ингэ хэлчихсэн. 그러니까 그래서 다윗도 길갈로 왔다라는 것은 자기가 그 압살롬 때문에 당한 수치가 이제 다 물러갔다라는 의미가 있는 거죠. За харин энэ удаа болохоор Давид хаан Гилгал руу ирсэн гэдэг нь бас мөн төстэй утгатай буюу Давид хаан өнгөрсөн хугацаанд Абсаломоос болоод хөөгдөж явсан тэр ичгүүр байгаа тийм ээ. Тэр ичгүүрүүд маань одоо Гилгалаар өнгөрсөн гэдэг нь одоо тэр ичгүүр маань алга боллоо гэсэн утга бас байгаа. 왕이 요단을 건널 그때에 많은 백성들이 그 다윗과 함께 했습니다. За тэгээ хаан Йордан голыг гатлах үед олон ард түмэн түүнтэй хамт байсан гэсэн тийм. 유다 사람들이 먼저 와서 이스라엘 백성 뭐 다윗을 이렇게 맞이했죠. Эхлээд Юдачууд хурж ирсэн тийм. Хурж ирээд Давид хааныг тосон авсан гэсэн. 그리고 유다 지파 이외에 이스라엘 백성들도 거기에 함께 왕과 동행했습니다. Тэрнтэй хамт Юдатай хамт Израилийн хүмүүс гэсэн бас ирсэн гэсэн тийм. Израильчүүдийн хагас нь ирсэн гэсэн. 유다 사람들은 사전에 다윗이 사람을 보내서 오도록 한 사람들입니다. За Юдагийнхан болохоор хүн илгээгээд хааныг ирүүлээрэ гэсэн хүмүүс байсан тийм. Ирүүлж исэн урд нь тэр хүмүүс байгаа. Хаан болоод авчирч исэн. 그러나 반대로 이스라엘 사람들은 자발적으로 스스로 왕을 찾아온 사람들인 거예요. Харин Юда хүмүүсийг болохоор чи хаан өөрөө дуудсан тий та нар ирээч гэж хэлсэн. Харин Израильчүүдийн хагас нь болохоор өөрсдөө хурж ирсэн хүмүүс. 여기 이스라엘 백성의 절반이 왕을 따라갔다고 말했는데요. Энэ дээр харах юм бол Израильчүүдийн хагас нь гэж хэлсэн тий хагас нь хааны дагсан гэсэн. 이 절반이라는 것은 숫자적인 절반을 말하는 게 아닙니다. Энэ хагас гэдэг агуулга нь болохоор одоо нэг тооны хувьд хагас гэсэн утга биш. 종류의 절반을 말하는 거죠. 종류. 종류나 이 어떤 상태의 서로 다른 상태의 나누어짐을 말하는 겁니다. Энэ болохоор нэг хагас нь гэдэг нь болохоор нөгөө хүмүүс ингээ хуваагдана гэж ярьдаг шүү тийм үү? Үсэл бодлоо явуулсан хуваагдана гэж ярьдаг тийм. Тэрний хагас нь гэсэн утгатай.
그러니까 이 절반이라는 말의 뜻이 둘로 나누다, 자르다 그런 뜻입니다. Өөрөөр хэлбэл энэ хагасна гэдэг нь болохоор хүмүүс хуваагдлаа үзэл бодлороо хуваагдлаа гэдэг ярьдаг шүү дээ тийм ээ. тэрний хагас нэг хэсэг гэсэн утга. 다윗을 맞이하는 백성들의 마음이 둘로 나눠져 있었다는 겁니다. Өөрөөр хэлбэл эндээс хэлээ харах юм бол Давид хааныг одоо хаанаар өргөмжлөхийн тулд хүмүүсийн сэтгэл гэсэн хуваагдчихсан байсан гэдгийг харж болох нь. 압살롬을 지지했던 입장이기 때문에 다윗을 맞이하는 것을 꺼려하고 싫어했던 사람들이 있었겠죠. Магадгүй одоо тухайн үед өнгөрсөн хугацаанд Абсаломыг хаан болгоно гэсэн хүмүүс байсан шүү дээ тийм ээ. Тэд нэр одоо ч гэсэндээ Давидэд дургу тийм Абсаломны талд байсан энэ сэтгэл зүйн бас байсан юм шиг байна. 그러나 자발적으로 적극적으로 다윗을 맞이하고자 했던 사람들도 있었을 겁니다. Тэгээ нөгөө талаар харах юм бол Давид хааныг хаан болсонд нь тэгээ талархаж түүнийг ингээд дагаж ирж байгаа хүмүүсээс байсан гэдгийг эндээс харж байна. 그래서 그 적극적으로 다윗을 맞이하는 사람들이 이렇게 와서 같이 이렇게 요단을 건너는 일을 했다라는 거죠. Тэгснээрээ тэр хүмүүс нь Давид хааныг Йордан гатлаад ирэх үед нь угтаж авсан гэж хэлж байгаа тийм. 시간이 됐기 때문에 오늘 여기까지 마무리하고 다음 주에 좀 더 설명을 하겠습니다. Хэдүүлээ өнөөдөр энэ хүртэл үзээд тэгээ эх 7 хоногт үргэлжлүүлээд бас дахиад үцгэе ярилцгаая. 저 기도하고 목사님, 예. 이따 끝나실 때 저한테 호스트를 좀 넘겨주시죠, 목사님. 예. 그걸 제가 좀 안 해봤기 때문에 이게 어떻게 될지. 요건 제 그 이름 위에